Хэллэгтийн ерөнхий шалгалтын үеэр монгол хэлийг шалгуулж байна. Тэрний дараа бид нэр монгол хэлийг шалгуулъя гэхээр шалгуулах гэж байна. Юу нэр үнэхээр чухал да. За сайн байцгаана уу үзэгч, сонсогч та. Манай Thinkers podcast-ын дараагийн дугаар Live TV-ийн студиэс та бүхэн болоод байна. За энэ удаагийн дугаараар бол монгол хүн бүр өдөр тутам хэрэгэлдэг нэг зүйлийг судалдаг ийм эрхэм багш оролцож байгаа. За энэ бол Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний техникийн багш Баттогдох хүрэлцэн ирсэн байна. За ингээд бидний урилгыг хүлээн авч манай подкастт хүрэлцэн ирсэн танд маш баярлалаа. За тэгээд манай подкастын уламжлалсаар бол бид нэр хүний ер нь байцаагийн. За тэрний үе ихэд бараг л 3 үеийн амтлыг асуув. За тэгээд таны ер нь төрж өссөн, өөрийн тань төрж өссөн газар хаана вэ? Хит нутаг хаана вэ гэдэг шиг. За таны ер нь өвгдөөс юм хаагур нутгалж явсан хүмүүс вэ? За тэгээд ер нь та ямар мэргэжил боловсрол эзэмшив? Ямар газар ажилладаг байв? За тэгээд ер нь та энэ хэл шинжилэл тэр дундаа монгол хэл судлалыг сонирхсан шалтгаан юу вэ гэсэн ийм байлаа. Танилцуулах гэх юм. Зөв тоогоос. Өөр тарам асуултыг бөөсч яка гэж гэдэг. За наад томтын манай яг төрсөн өссөн газар бол одоо энэ археологийн сайн мэдж байгаа, түүхийг сайн мэдж байна. Өөршгийн өр тэнд манай хайг 10 жилд болсон. 1990-с 2000 он гэдэг чинь 10 орчим жил болсон юм аа. Өөршгийн өрийн буганжил өршөө байдаг. Мөрөнгийн төвөөс баруун дэшээ 18 км орчимд байгаа хаа өөршгийн өр. Яг тэр хавьд манайх олон жил болсон. 100 тань цуслантай. Нэг их 90-ийн их үед тэнд бас өвлөж ирсэн. Тэр бол одоо би бол тэгж боддیں۔ Нөгөө тэр гол орон нутагтаа гэв дэлгэр мөрөн гол орон нутагтаа өөршгийн өрөөр цуслан өвлөж юм байна. Тэгээд сумдаа дунд сургуулаа төгсөөд их сургуулийн монгол хэл соёлын сургуулагч байсан юм аа. Тэр чи одоо 2000-аад онд гэсэн үг. Төгсөөд тэндээ магистр хамгаалсан. Дараа нь өөр ажил төрөл эрхэлж байгаад дахиад сургуульд очиод доктор хамгаалсан. За их сургууль төгснөгийн дараа бол би шинэ ухааны академи хэл зохиолын уриалмас нэг 100 хэдэн сар ажилласан. Тэгтээ 2 онд амсан юм а тэр чинь. Намтар дээр очил 2008-аас 2009 гэдэг. Тэгтээ уг нь бол тэр нь цөөх байдагсан. Тэгээ тэнд бол ажил амьдралын гараа эхэлсэн. Тэгээд дараа нь бас богдын музейд нэг хэсэг байсан. За 2000-аад оны 10-аад онд бол ерөнхийлөгч намаас бас нэг 5 жил эдгүүдэр ч хамгаас 5 жил ажилласан. Референт ахлах референт тэгээд нэг алба хариуцдаг гэсэн сүүл рүү. Албаны зөвлөх гэдэг ажилд. Тэгээд их сургууль руу буцаж ороод одоо судлаач шинжилгээл эргэлт төцдөг шамтчаал. Тэгэл явж байна. Нэг иймэрхүү л товч түүх намтартай юм да. Танаа одоо аав ээж аль нутгийн хүмүүс вэ? Аав нь ч одоо хөвсгөлийн хүн юм шиг байна. Манай ээж бол яг хөвсгөлийн төмөр болог. Талын хүн л дээ. Аав бол уг гарал нь бол Арангаа талын хүн байна. Тэгээ Улаанбаатар хотод төрсөн. Тэгээ Өсгөлийн өргөгдөж хүнд өргүүлсэн. За. Тэгээд яг аавын манай аав одоо төрсөн эцэг нь бол Арангаа талын хүн. Өргөж өсөж хүмүүжүүлсэн хүн нь бол Өсгөлийн бүрэн тогтгих. Тэгэл тэнд төссөн. Тэгээд аавын маань ээж пентийн дадал талынх болоод чинь. Ээжийнх нь аав нь өмнө гов. За ингээд болно. Гайхалтай одоо бас нөгөө маш олон цус сэлгэгдэж би болсон хүн байх шүү дээ. За ер нь энэ хэл шинжилэл гэдэг рүү яагаад орчихвоо? Ер нь хүүхэд байхын сонирхч юу? Хин нэг нь нөлөөлч юу? Ер нь яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бол? Яагаад тэгэхээр манай подкастыг бас одоо эцэг эхнэр сонсож байгаа. Бас 10 жилийн хүүхдүүд ч сонсож байгаа. Мэргэжил
яаж сонгох вэ гэдэг чиглэл рүү бас би энийг зориуд асуудаг. Яагаад энэ одоо энэ чиглэлийн хүмүүс те яагаад тэгэхээр миний энэ подкаст оролцож байгаа хүмүүс үл ихвчлэн одоо тэр чиглэлээрээ судалгаа шинжилгээ хийдэг, сэтгэж боддог юм хүмүүс байдаг. Тэгээ тэр хүмүүс энэ мэрэгжлээ яагаад сонгосон тэр зам нь л бас сонирхолтой байдаг. 90-ад онд бол их олон багш бүр зарим 30 хэд бараг 40 хэд нэг тэтгэврт гарсан шүү дээ. Тэгээ Вансрууд бол их олон багш залуугаар тэтгэврт гарсан. Тэгээд зарим хичээлийг бол заах багш байхгүй болчихсон. Жишээлбэл математикийн хичээлийг манай ангид 5 6-ад нэг багш, 7-д өөр хөтөлбөрийн багш маань заадаг л. Тэгээд 8-д нэг залуу багш очоод 9-аар дахиад нэг өөр багш, ахмад багш ороод л. Энэ бол зүгээр математик хичээлтэй жишээ. Их олон хичээл ингээд багшгүй өөр багш заадаг. Эсвэл байнга солигддог тийм биз. Тэг яг тэр үед бол манай монгол хэлний багш Баасан Сангал гэдэг багш маань дөнгөж их сурвалж төгсөд очижсэн байгаа. Тэгээд багш бол тууштай заажсэн л та. Тэгэл ер нь энэ багшийг л одоо хичээлд нь автаад л. Тэгээ багшийн хичээлд нэлээд дуртай болоод өөрөөсөө монголч жоохон сонирхолтой байсан. Тэр нь багшгүй багш болох юмсан гэж бодчихсон. Би яг хэл шинжилгээ гэж мэдэхгүй шүү дээ. Багш болъё гэж багш болох юм байна л. Ер нь монгол хэлний багш гэж сайхан мэрэгчлээ юм гэсэн. Тийм бодолтой. Тэгээд багш их хичээлээ сайхан заа. Тэгээд ер нь багшигаа дагж багшуулъя гэсэн бодлоор л анх хичээл ном хийж сонирхож явж байгаа л. Тэгээ их сургууль руу орж ирээд дараа нь чи багшаар сурж байгаа хүн ч гэсэн хэл шинжилгээд илүү нарийсч болох юм байна. Утга зохиолоор судалж болох юм байна. Тэр нь бүр дотроо хэл шинжилгээ нарийн одоо чиглэл рүү тусдаа бүр нарийсаад явах юм байна. Утга зохиолын нэртний өрн зохиол, аман зохиол, орчин өрн зохиол, өрн зохиолын хоноол гэдэг явдаг юм байна. Тэг яг их сургууль дөр нэг нарийн хэл шинжилгээ гэдэг юм нарийн очир утга нь бол тэндээ гарч байгаа. Ер нь энэ зам руу ерөнхий чиглүүлж өгсөн бол манай тэр Баасан Сангал гэдэг багш л. Тэгэл багшиг гараад багшиг багш болох юмсан гээл. Тэгээ сонгоцсон. Тийм магадгүй тэр бол сайн багш бол хүний нэг сайн багш бол олон хүний амьдралыг өөрчилдөг. Тийм тэр жишгээр л би сонгосон. Тэрнээс одоогийн шиг би ингээд мэрэгжлээ яаж сонгох гэдэг ном уншиж байсангүй. За ахт олон юм одоо өнөөдөр шинэ подкаст энэ сонссонгүй байсанчгүй. Байгаа тийм боломж байсангүй. Тийм баг зүгээр хоёр дахь зүйл бас нэг бодсон зүйл бол би энэ оюутнууд бас их ярьдээ. Бас нэг ном бол бас хүний амьдралд нөлөөлнө. Би нэг 9 дугаар ангид байсан санагдаж байна. Төдөөгаан үгэн бороо гэдэг ном уншлаа. Тэр үед нөгөө ийм хүний хүмүүс сонирч болон дээр Монгол шуудны захиалгад гарцсан. Тэн дээр үгэн бороо гэдэг ном байна. Тэгээ багш нар яг тэр үед эсэ гэж ид ярьж ирсэн. Энэ монгол хэлний одоо тэр үед 90-ад оны сүүл 2000-ад оны үед энэ их судлал хөтөлбөрт нэг тийм юу орж ийн л эсэ хичүүлэх ёстой байна гэл. Тэгээ ахлан руу орж эсэ гэж яа. Тэгсэн чинь эсэ унших гэж эсэг нь одоо мэдэхгүй. Эсэний лавлах үзэх жишээ болгож байгаа юм байхгүй. Тэгсэн чинь тэр төдөгөн утсан үгэн бороо гэдэг эсэний ном байна. Тийм захиалгас. Тэгээ тэрийг аавд хэлж хаад захиалуулдаг. Тэгээ авч уншаад тэгээ тэр өмнөх үгэн дээр нь төдөгөө уучсан багш. Эссэн бодлын дээж бол эсэ юм а гэж. Эсэх энэ гэдэг монгол үгтэй холбоод би бол ийсэ гэж үчмээр байна гэдэг. Тийм санал. Тэгээд тэр хүн хэлбэгийн газар гээл тий. Олон эсэ байсан. Тэрийг уншаад үгүй тэг юм бичдэг хүн болмоор юм уу? Энэ ямар сонирхолтой бай гэж бодчихсон. Магадгүй одоо манай багш бол гол нөлөөлсөн хүн байж таарах нь байна. Хэрвээ ном гэвэл би тэр номыг хэлээд байгаа ном тийм. Тэгээ нэг багш нэг ном, нэг хүний хэлсэн нэг үг ч гэсэн хүндээс нөлөөлдөг жишээ болов гэж бодлоо. Энэ ханзны соёлтой улс орнууд бас их айхтар хэлсэн байдаг юм билээ тийм. Багшгийг одоо би яг Япон талаас нь хэлдэг даа сенсей гэдэг. Тэрний юу гэхээр нөгөө хоёр ханзны үгээр өмнө төрсөн гэдэг багшийг хэлж байгаа. Тэгээд мэрэгжил гэхийг юу гэж нэгсэн сан мон гэж байгаа. Тэрний үгээр амьдралын хаалга гэж хэлж байгаа. Тэгэхээр тэр хаалгыг нээж өгж байгаа гэдэг утгаараа бол энэ багш нарын ажил бол маш чухал юм л да. Би ч өөрөө бас л багшлах замыг сонгоход бас л багшийн нөлөөлөл байсан байхгүй. Яг нэг багш байсан. Тэгээд юу гэж хэлжсэн гэхээр та одоо ингээм мундаг хүн байж Монгол банк сангийн хамт очиод ажиллаж болдгоо юм уу гэдгсэн чинь. Гэхдээ би тийшээ ганцаараа очих яах вэ? Би тийшээ ажиллах өөр олон мэрэгжлүүдийг бэлдүүл илүү хэрэгтэй юм биш үү гэж манай нэг сургуулийн багш хэлжсэн. Тэгээд тэр үг надад бас их нөлөөлсөн байдаг. Энэ чинь нэрээ бас л бодож үзүүштэй юм биш үү гэж. За монгол хэлний багш нэгэнт өөрснийхөө одоо нийтийн дунд яригддаг энэ
Монгол хэлний үсгийн дүрм ер нь өөрчлөгдсөн үү, өөрчлөлтөө энэ кирилл үсгийн дүрм гэдэг зүйлийн талаар асуухгүй л одоо баг алдсуулах байх. Юунд төлөө монгол хэлний багш өрж явчихсан билээ. Тэгэхээр энэ кирилл үсгийн дүрм гэж юм маань ер нь яг ямар хуу зүйл байсан. Энэ юу түүх нь юу хизээ энэ үсгийн дүрмийг бид нар авсан. Зарим нэг хүмүүс байх мэдж байгаа. Гэхдээ ер нь нэлээд мартсан байх хүмүүс. Энэ чинь бас нэг хараач 100 жил хүрээгүй байх шиг байна. Гэхдээ ер нь дөхөж явах шиг байна. Тэгэхээр бид нар энэ кирилл үсгийн дүрм гэдэг зүйлийг хэдэн хонд яаж авав? За тэгээд энэ маань одоо манай монгол хэлэнд ер нь тохироод байна уу? Хүмүүс ингээд миний багад ингэж зааж исэн юм өөрчлөгчлөөл ингэж бичтгэлэг нь манай багш тэгдгэлэг нь за сүүлд нь бол бүр нэг сайн журамсан тойл гаргаад авчих шиг боллоо. Тэгэхээр ер нь энэ кирилл үсгийн дүрмтэй холбоотой асуудлууд дээр та ер нь судлаачийн хувьд хувийнхаа хувьд ер нь ямар хөө байр суурьтай байдаг? Тий, одоо яг кирилл үсгийн асуудал ч одоо нэг 1930-аад оноос ер нь эхэлж ярьсан зүйл юм л дээ. Тэр кирилл үсгийн ахын өмнөх зүйлийг бас нөхцөл байдал нь бол тодорхой хэмжээний хүмүүс мэдчихвэл зүгээр баг. Тэгээ кирилл үсг хэрэгэлсэний хэрэглээд биш яг 80 жил болж байна. 1946 оны 1 сарын 1-ээс гэдэг чинь тийм 70-аас ингээд 80 жил болох гэж байна. Тийм байна. Яг тэгээд шийдвэр бол 41 оны үед тэрл гарч ирсэн яг 46 онд мөрдөж эхэлсэн баха. 1 сарын 1-ээс тийг санагдаж байна. Тэрний өмнө бол нөгөө мэдээж одоо би л түүгийн нарийн ширийн юм бол яриад хэрэггүй бах зүгээр улс төрийн нөхцөл байдал бол зөвлөлт улсын бүрэлдэхүүнд одоо нөлөө хүч бол нэлээд болсон. За Монгол улсад нийгмийн систем бол өөр болоод ирсэн. За тэгээд 1930-аад оны сүүлээр бол энэ чинь зөвлөлт улсын бүрэлдэхүүнд бас хэд хэдэн улс руу улсад кирилл үсгийг нэвтрүүлсэн байл. Тэрний нэг тийм компанид ажлын төслийн шугамар л ер нь одоогийнхоор л тийм нэг төслийн шугамар Монголд энэ ажил хийсэн. Тэрнээс өмнө чинь 1941 оны 1 сарын 1-ээс 2 сарын 1 сар орчим шүү. Латин тус албасын шилжсэн л. Тий. Тэгээд дараа нь кирилл руу орсон. Тэгэхээр тэр бол гинтхэн одоо нэг өдөр бол бас хийгээгүй. Нийлэн бодлоготой чинь улс төр нийгэм соёлын олон одоо Монголыг социалист улс болох замналын тэр компанид ажлын одоо нэг хэсэг нь бол энэ кирилл үсг гэж бодох хэрэгтэй юм шиг байна л дээ. Тэгээд 1946 оноос эхэлсэн Бурайд Халимагт бас энэ ажил эхлээд жигдэрч гисэн. Тэгээд бол манад улсад кирилл үсг шилжих тухай яриад л. Гинт тэгээд одоо тэр латинд явж байгаа латин хэрэглээд эхэлчихсэн бүр сонин ном хүртэл гарч ирсэн байсан. Тэгжээс нэг гинтхэн л одоо кирилл руу болгоё гэд шийдсэн. За тэр бол улс төрийн шууд зорилготой байсан. За ингээд 1946 оноос эхэлсэн. Тэр үед бол хамгийн одоо Монголд одоо шинжлэлийн салбарт, бичгийн салбарт нэр алдраа мандагдсан байсан юм манай Дамнин сонгоо. Дамнин сонгоо бол энэ кирилл үсгийн одоо зохиогч болоод л туг нь болоод ингээд орсон. Яг тухайд бол маргаан мэтгэлцэн бол гарч ирсэн л та. Яагаад ингэ чинь үсгийн дүрм Монгол хэлнийхээ зүйтэй тохирч юм тохирохгүй байна уу гэд зөндөө асуудал гарсан. Эхлээд үсгийн дүрмээ гаргасан. Дагаад 1950-аад он 60-аад он зөндөө олон тойловч гарсан. Жижиг тойловчуд бол гарсан. Өөрөлдвөл одоо нэг жолооны дүрм гэдэг шиг дүрм нь байгаад байдаг. Дагаад яг энэ дүрмийнхээ дагуу бичсэн үгсээ лавлах бол бас хэрэгтэй болоод байдаг. Тэгээд тойловчуд гарсан. Жигдлэх шаардлагатай юмнууд явцын дунд одоо гарч ирж байгаа. Жишээлбэл 1966 онд гаргасан цэвлэгон тойлд нөгөө Дамжин сунгоо маань гаргасан тойловчоос 20 жил дараа гарч шээ. Тэгэхэд нөгөө тэр үсгийн дүрмээс өөрөөр бичсэн зүйл бас байж байгаа. Тэгээд тэр үед гарч ирсэн социализмын гарч ирсэн 1950 60-аад оны үед гарч ирсэн ном бүтээлүүдийг сөгөөд үзэхэд яг үсгийн дүрмээр өчөөг нь олон байна. Тэгээ яг тэр нь мөрдөхгүй байсан дээ биш. Өөрсдөө чинь шин сонирн байсан. Тийм учраас нөгөө та нэг бичин би нэг бичин ингээд нэг яг нэг жигдэрэхгүй байсан шүү. Чинь одоогор ингээд бодоход чинь 2005-аас 2025 гэж юусэн. Алга болох юм даа чи 20 жил чинь амрах юм бэл. Тэгээ тэр хооронд тийм юм байсан. Тэгээд тэрийгэ жигдэлчигээ тойловчуд хүмүүс гаргаж ирсэн. За ингээд 1970-80-аад онд явжсэн. 1983 онд энэ Монгол Ард Тувсгалт намын төв орны тогтоолоор цэдэн болгон одоо дэмжлэгээр одоо шаардлага удаа дараагийн шаардлага гэж байгаа шүү дээ. Үсгийн дүрмийн асуудал ингээд маргаан тасан юм шиг байна. Тэр өмнөх үг нь уншиж тэр номыг. Тэгээ нэг үсгийн дүрм гэдэг ном гаргасан. Монгол үсгийн дүрм гэдэг.
нэгэ тэр хойдол төгсгөлийн хуудас харахад 100,000 хувь хэвлсэн байт. Монгол дотор 100,000 хувь хэвлсэн ном баг нэг тэрнээс өөр их олон байдгүй. 100,000 хувь хэвлээд тухайн үеийн одоо номын сангуудад хүмүүс ингээд тараагаад урталт нь өмнөх үгтэй тэгээд үсгийн дүрмтэйгээ тэгээ 18,000 үгийн толгойтой. Толгой үг ингээ оруулаад л. За энэ үгийг ингэж үчнэ гэдэг ингээ оруулсан. Тэр яагаад тэгж гарах болсон бэ гэхлээр нөгөө 46 онд гаргасан дүрмийнхээ өмнө чинь 40 56 66 76 30 жил хэрглэж шээ. 30 жил хэрглээд явхад бас л эргэлзээтэй бичээд байсан юмнууд бол байсан. Хэрэглээнд асуудал юмнууд бол байсан. Тэгэхээр тэрийг нэг жигдлээ гэсэн зорилгоор гаргаж байна. Тэгээд 1983 онд гаргасан. Тэр 18,000 толгой үг гэдэг чинь Монгол хэлний үгийн одоо хэдэн зуун мянгаар л нэвцтэй. Тэгээд тэр үгийн төлөөлөх чадрын хувьд юу гэлээ те. Дахиад сайжруулах нэмэх шаардлагууд дахиад байждаг. За тэгээд одоо түүнээс хойш 2018 онд сая 30,000 толгой үгтэй журмсан бол гарлаа л гэсэн. Тийм манай нэг шинжилгээний салбарын олон хүмүүс нэг зад гарсан. Тэр тэнд бол бас мөн л одоо тэр үед эргэлзээтэй тэнэгэлзээтэй 90-ад онд 2000-ад онд хүмүүсийн бас одоо алдаж бичээд байгаа үгсийг бас аль болохоор журмлаа зэгсэж тийм л зорилго тавиал ингээл манай судалгааны байгууллагын хийгээд бүтээд гаргасан. Тэгээд тэрийгээ дагуул аппликейшн гаргасан хүмүүс одоо бас нэг хэрэгжилж байгаа шиг. Гол одоо хүмүүсийн таны одоо сая хэлж асуудаг зүйл шүү дээ. Өөрчлөгдсөн юм уу? Өөрчлөгдсөн юм л гэдэг юм л да. Тэгээд одоо тэр 1946 оноос хойш өнөөдөр ингээд 79 жил 80 жил болж байна. 1946 онд гарсан тэр дүрм бол үндсэн дүрм нь бол өөрчлөгдөөгүй. Зарим зүйлийг жоохон тодруулсан гэж бол хэлж байна. Тий. Үндсэн одоо яг их юу нь бол хэвээр явах. Их нь хэвээрээ. Зарим зүйлүүд тодорхой болгосон юмуд бол байдаг. Явцын дунд яг монгол хэлний зүйтэй тохирохгүй юм уу эсвэл тодруулах шаардлагатай үгсийг жигдлэх шаардлагатай үгсийг бол оруулж тодруулсан зүйл бол байдаг. Тийм тэрийг бол хүмүүс нэг өөрчлөгчлөө гэж бодоод тийм шүү. За яг одоо нэг нийтлэг алдаад байдаг нэг 20 үг байх шиг юм л да. 20-30-аад үг байдий. Гэмдийг тойроод хэрэглээ маргалдаад байгаа. Уг нь бол тэр одоо хэрэггүй юм байна л да. Тэгээ одоо бид нар чинь хэдийгээр энэ кирилл бичгийг бол бид нар улс төрийн шалтгаан авсан гэдэг нь бол үнэ. Тэгээ одоо тэгтээ энэ бичгээрээ бид нар 80 жил биччихлээ. Хэдэн үеэр биччихлээ тэгсэн. Тэгээ монголчуудын бичгийн соёлын бараг 99% нь болох байлгүй гэж байна. Бүх цаг үеийнхээ түүхэнд бичиж хадгалж үлдээсэн бүх юмных нь кириллээр бич бараг байж шít. Тэгэхээр одоо бид нар энийг одоо алга үзэх хэрэг байхгүй. Тэртээ дэргүүл одоо бид нар энэ бичгээрээ бичээд татаад хөвшчихсэн байж байна. Зүгээр харин тэр явцынхаа дунд алдаатай мадагтаач гэдэг юм уу жоохон төрөлдөд байгаа үгсээ бидний тойл бичиг ашиг соёлд суралцж байна. Тойл бичиг сөгч харамаар байна тийм. Үнэхээр томьёо юм уу? Хатаг нэмэгдэх юм зөвлөд тийм үү? Монгол хэлний багшаас асууж болох байх. Эсвэл уг нь хамгийн зүйл нь тойл бичигээс асуух хэрэгтэй. Аппликейшнээс одоо тийм аппликейшн болчихлоо шүү дээ. Тойл бичгээс асуумар л байл. Тэгэхээр одоо намайг дундсруулд багт би ингээд хүмүүстэй тэгж яа. Намайг дундсруулд багт хаттуугийн тэмдгээр заасан харьяа гэж. Зөөлөн тэмдгээр бичээд эхэллээ. За тэгэл цомрлог гэж бичдэг байсан чинь цомрлог болчлоо. Дундсруулд ингээд заачсан гэдэг. Тэр хүмүүсийн ярьж байгаа нь үнэн. Дундсруулд тэгж үнэхээр заасан байдаг. 1970-аад он 80-аад онд бол дундсруулал сурахчгууд нь тэгж байгаа. Бүр гаргаж ирсэн зохиол бүтээлүүдээр үнэхээр харьяагаад томьёогод бичсэн байдаг. Тийм хэдэн үгээд тэрийг одоо надаас чи Монголын өгшөөс та нар яагаад гэж одоо асууад ирэхгүй шүү дээ. Би номыг хэвлээгүй байна. Та хэвлээгүй. Тэр үед одоо алдаа гаргасан юм уу? Эсвэл нэг тийм төрөлдөд байсан ч юм уу? Нэг тийм учир шалтгаан бол үнэхээр байд юм бэл. Тэгэхээр одоо л би 10 жилийн өмнө бол та нар болоочтой гэж шүүмжлэг байна. Одоо бол тэрийг бол жоох наата цантаа зөвлөдөө. Яг гэвэл үнэхээр тэр уншижсэн дунд сургуулийн ном тэгээ бичсэн байсан байл. Тийм. Тэгэхээр одоо ч мөр энэ нэг 20-30-аад үг байна. Алдаж үчиад байгаа тийм. Нэг бүр шийдчихье. Энийг одоо бол бид нар
шийдсэн дүрм байж байгаа шийдсэн. А яг үнэхээр тэр дүрмдээ тэр 1983 оны тойлог бичгийг хараад үзэхэд харьяаг л байж байгаа, томьёог л байж байгаа. Тэгээ тэр юмнуудаа одоо бид нэр яах вэ гэвэл тэгвэл тийм үү. Тэгвэл энэгээр бичиж тэгвэл ингээд нэг хин эндээ зовлонгүй. Тэр чинь заавал одоо би ингэсэн баг тайран сайхан монгол хэл юм аа. Одоо энэ нөхөр ярим болголоо гэдэг бодоод хэрэггүй баг. Ер нь зүгээр тойл бичиг ашиглах гэдэг юм нэг л бодмор. Альва ямар ч зөвхөн үсгийн дүрмийн асуудал шүү дээ. Юм болвол ингээ маргалдах мэтгэл зөрчилтэй асуудал гарвал тойл бичгээс номоос тэгээ уг сурвалжийг хайхгүй бид нар үгүй манай найзтай гэж хэлсэн шүү дээ тий. Эсвэл одоо би миний бодлоор энэ гэж ярих ч одоо жоохон өрөөсгөл байна л да. Тэгээд бүр тэгж хэлээд байгаа шүү дээ. Би манай багш гавьяат өгшөөсөн чи гавьяат юм уу гэдэг. Надаас маргалдах гэдэг. Үгүй би гавьяат өгч биш л дээ. Гэхдээ тэр номон дээр тийм баг. Танаа багш гавьяат өнө би гавьяат биш өнө тэр тусдаа асуудал. Гол зүйл нь номон дээр ингэж очиж тэрийг нь сурчий. Тэгэл болоо. Үнэхээр тийм юм байл. Одоо нэгэнт хоёлоо энэ Кирилл үсгийн дүрмийг ярьсан. Энэ ер нь бас янз бүрийн шүүмжлүүд байдаг л да. Энэ бол монгол хэлний одоо ялангуяа нөгөө хал хаялагд тулгуурлаад бадцсан. Монгол бичгтэй харьцуулбал монгол бичиг дээр бол одоо нөгөө нэг янзаар бичижээд олон янзаар дуудаж болдог гэдэг. Тэгээ нөгөө нэг жишээ нь болохоор нөгөө чагаан, цагаан, сагаан гэх гурван янз дуудагддаг ч гэсэн айнууд бичигтгээрээ бол одоо нэг тэмдэгтэр бичигддэг гэдэг. Монгол бичгийн талаар хүмүүс магтахаараа хэд хэдэн янзаар магтдаг л да хүмүүс. Мэдээж энэ бол маш олон жил явцсан. Одоо 80 жил явсан үсгтэй харьцуулбал нөгөөх нь бол наанд Чингис хааны үеэс гээл бодохэр чинь 800 жил. За 800 жил биш юм аа гэж 900 жил яваад болсронгуй болсон зүйлийг бид нар 80 жилийн юмтай харьцуулаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ асуудал талаас нь ер нь энэ зүгээр одоо хэлний дүрмүүд одоо алгоритм талаас гэх юм уу. Энэ Кирилл үсгийн дүрм ч гэдэг юм. Энэ ер нь хэр үр ашигтай юм. Одоо би ч одоо эдийн засгч болохоор тэгж асуугаад байна л да. Хэр үр ашигтай систем гэдэг юм бэ. Зүгээр ухаандаа миний санаа бол их олон зөрчил багтай байх тусмаа дүрм их зөрчил их цөөхөнтэй дүрм зөхөөвөл их амрын болов гэж боддог байхгүй би. Одоо манайд бол энэ гэгдэх шиг дүрм гэдэг энэ хүүхдүүдийг их цоогодог зүйл гээл. Заримдаа бол бүр их радикал ямар санаа гардаг хөрн гээж бичгээ болчихъя л доо гэл ийм санаа гардаг. Тэгээд энэ талаасаа ингээд ярил ер нь яг хэл шинжлэлийн үүднээс ярил ер нь сая бол хоёулаа нийтийн хэрэглээ талаас нь ярьлаа шүү дээ тийм. За нийтийн хэрэглээ талаас бол ер нь таны ярианаас бол би юу гэдэг юм цэгцэрсэн юм байна. Уусаа дүрм нэх өөрчлөгдөв юм байна. Нэг цөөхөн идэх байгаа юм байна. Тэрний журамлцсан юм байна. Одоо тэгээд толон дээр юу гэж ütсэн байна. Тэргээр нь тэгэл чигээрээ яваад явчих юм бол нэг 5-10 жилийн дараа бол тэгэл хөвшөөл хуучин юмнууд нь мартагдал явчих юм. Одоо хоёулаа хэлний логик талаас нь ч гэдэг юм илүү шинжилгээ талаас нь ер нь ямар юм бэ? Асуулт дээр би нэг ганц зүйл тодруулчихсан яг сая оруулчих тийм ээ. Юун дээр бол нэг зүйл байгаа. Энэ одоо баг бүгдээр бичиж байгаа. Хамгийн сонирхолтой. Монголчууд урд хожид ингээд бүгдээр бичижсэн тохиолдол цөөхөн баг. Одоо өглөө усаад хэдэн мянган хүн Twitter дээр хэдэн мянган хүн Facebook дээр одоо ингээд янз бүрийн олон зүйл бичиж штэ. Тэгээд одоо чинь ингээд бодъё л да 1980-аад онд тэгжсэн юм. Одоо яг ихтэй сургууль сурч ирсэн хүн 10 хэдэн мянга тий. Тэнд багшилж байгаа улсуудын цоон цөөх. Одоо жишээл нэг сургууль гэхэд одоо мөс баг 30 мянган оюутан тавь штэ. Тэг чи Монголын бүх ихтэй сургууль сураад оюутан баг 10 хэдэн мянга л байсан штэ. Тэгээд яг бичгийн харилцаанд юм бичижсэн улсууд нь харьцангуй цөөхөн. Тэгээд тэд нар бол мэдээж нөгөө бичгийн хэлнийг хэм хэмжээнд нийцүүлээд юм бичээ боловсруулад явчихсан учраас зарим хүний хувьд бол мэдээж бичих шаардлага бол байгаагүй. Тэгээ одоо жишээлбэл зүгээр энгийн одоо ажиллаж байгаа гутлын үйлдвэрт ажиллаж байгаа хүнд заавал одоо өнөөдөр засгийн газар шүүмжлэг аль юм нэг бичиж байгааг багт. Тэгээд бодохоор нөгөө бичдэг хүмүүс нь цөөхөн. Тэгээ бичдэг юмнууд нь илүү нөгөө нэг тодорхой хяналтын дагуу бичижсэн учраас илүү амарч юм байсан байж магадгүй. Одоо бол ингээд бүгдээрээ бичгээр одоо ингээд замбраг болцсон юм шиг санагдаад байж байгаа. Би бол тэр бичдэг улсууд нь бол бичдгээр бичээл явж байгаа. Одоо алдаагүй хэмжээгүй одоо Монгол алдаагүй бичдэг хүмүүс нь олон байна. Алдаагүй бичдэг ном журм одоо бичдэг хүмүүс бол байна. Тэгээд энэ чинь 2000-аад оны одоо 2000-аад оны сүүл рүү л одоо бүгдээр нэгт бүгдээ боллоо шүү дээ. Тэгээд интернет гайгүй боллоо. 2010-аад оноос энэ олон нийтийн сүлжээний янз бүрийн сувгууд гарч ирлээ. Тэн дээр үзэл бодлоо бичдэг боллоо. Тэгээд ингээд бүгдээрээ бичсэн чинь яг бид нар би бол анх удаа монголчуудыг бодит байдалд мөр тулсан юм шиг санагдав. Гэхдээ бүгдээрээ өөрсдөө яг төрх харсан баг. Гэхдээ үнэхээр би чинь хүргийг бичдэг л уралдын гэж бичдэг л анх удаа
ултаа суртаа ингэж бодож ирсэн. гүйчд юу лээ гэд эргэлдэж штэ. Гэхдээ тэгэл эн чин толинд өөрийг хараад нөхцлүүд яг боддоор дүндч тийм муу юм боловс биш штэ. Дайжгүй. Тэгээ одоо яг бас технологийн давуу талууд л гарчлаа штэ. Ингээд одоо болор дуран спел чек гэдэг хяндаг програмууд гараад ирсэн. Одоо тэрийг хүмүүс их ашигладаг болсон. Харьцангууд энэ албан бичгүүдийн одоо төрийн байгууллагууд найруулгын алдаал юу юм гэхээс үсгийн дүрмийн алдааг бол одоо дандаа хянчдаг учраас одоо бараг төрийн байгууллагууд үсгийн дүрмийн алдаатай бичдэг одоо тийм юм бол бараг байхгүй болсон. Тэгсэн баг. Тэгингээр шийдэж штэ. Технологи шиг шийдэлсэн. Юуны хувьд бол зөвхөн найруулгын асуудал байх. За нэг иймэрхүү маягаар ялж игдрэл ингээл бот байдал ингээл нэг уруудсан юм бол байхгүй хөө ингээд явж байгаа. Гол зүйл саяын таны асууж байгаа зүйлтэй холбоотой зүйл байна. Ер нь бүх үсгийн дүрмийг дээр одоо хөмжилдэг гэж байгаа. Ерөөсөө одоо англи систем бол байхгүй. Англи хэлний дүрмийг ч гэсэн шүүмжлэл. Одоо энэ чинь англи хэл ч гэсэн одоо ингээл хэдэн зуун жил явлаа. Явцын дунд ингээл зэгцрэл шинэ үг орж ирэл тэр үгийг яаж үчих юм бэл ингээл маргалдсан шүү дээ. Ингээд зөндөө. Тэг үсгийн дүрмийг эцсийн байдлаар одоо бүгдээр хүлэн зөвшөөрдөг тийм тохиолдол байдаг юм болоо та. Тэр бол жоох эргэлзээтэй зүйл. За монгол хэлний монгол бичиг бол бид нэр олон зууны турш эргэлсэн. Зарим үед монгол бичгийн голлоо тавьдаг, зарим үед улс төр нийгэм байдлаас шалтгаалаад монгол бичгээ зэрэгцүүлээд явдаг. Хэдэн зуун жилийн турш бид монгол бичгээ хэрэгэлсэн, бичсэн. Тэгээ монгол бичиг бол орхиогүй ер нь аваад яваад байсан. Тэг учраас бол биднэрт их сэтгэлд ойрхон бидний одоо хүүхд хүүхдэд ч их нарийн холбоотой байдаг учраас бид нар монгол бичигт хайртай, монгол бичиг эрхэмлэндээ эдэлдэг тийм үзэл бодлого байдаг. Кирилл бичгийн хувьд бол одоо ингээд нэг 80 жил хэрэглээд явж байна. За саяын хэлж байгаа ч юм мархан битгэн бол байдаг. Тэр бол зарим одоо монгол бичгийг дэмждэг, монгол бичгийн хэрэглээг чухалчлах хэрэгтэй гэдэг хүмүүс байна. Кирилл бичгийг бол монгол бичгийн одоо зүуд нийцэхгүй байна. Монгол бичгийн зүйг эвдэж байна гэдэг ингээ ярьдаг. Нөгөө талаас бол зарим хүмүүс бол кирилл бичиг бол харин монгол хэлийг бол илүү бичгэд хэлбэр ярианы хэлэндээ ортулсан ийм бичиг үсэрч бол монгол хэлний хувьд бол юм шинжил болсон гэдэг. Ингээ хоёр тал дээр урж байгаа маргадаг. Тиймэрхүү зүйл бол байдаг. Яг хэл шинжлэлийн үүднээс бол энэ маргаан бол ер нь байх ёстой маргаан л да. Нэг асуудал бол биш. Тэгэхээр энэ хэлийг ямар бичгээр тэмдэглэж гэнэ гэдэг нь л байгаа. Түүнээс биш бол тэр хэл нь бол байдгаар л байна. Хэлийг ямар бичгээр тэмдэглэж гэнэ тэр нь хэлнийхээ зүйтэй нийцэж гэнэ барьж гэнэ гэдэг л асуудал бол байгаа. Зүгээр яг кирилл бичгийн хувьд бол гээгд гэгшгийн дүрм байна. Одоо жолон дүрмтэй л тавтар тий. Тэр дүрм нь одоо хүмүүст ингээд төвхтэй юм шиг санагдчих магадгүй. Монгол бичгийн хувьд бол илүү цөөхөн дүрмтэй байгаа учраас илүү хамархан. Тэгээд дээрэс тэр саяны нэг яриад байгаа нутгийн аялгауны олон талт байдал гэж хэлээд байгаа шүү дээ. Нутгийн аялгауны тэр олон шинжийг нэг үсгийн системээр хадгалчихсан учраас илүү амархан. Бараг халагчилдгүй өчгөн тэр гэж яриад байгаа шүү дээ. Тиймэрхүү зүйлс бол байна. Гэхдээ одоо бид бол нэг юм л бодох хэрэгтэй. Хэл бол хувьсдаг. Хэл бол хувьсан өөрчлөгддөг ийм зүйл тогтолтой. Жишээлбэл одоо үсгийн бүтээврүүд бол ингээд нэгдэнд нийлдэг. Одоо жишээлбэл яваад орхих гэдэг үгийг одоо бид нэр яваадах гэж бичиж шүү дээ. Одоо хүүхдүүд бол тэгж бичиж шүү дээ. Явчихсан байна гэдэг үгийг явцсан байна гэж хэлж шүү дээ. Явцсан байна. Тэр чинь нэг талаас одоо ингээд монгол хэлний алгуурхан одоо бүтээвэр бол ингээд хувьсдгийн нэг л жишээ. Тэгээ ингээд бүтээврүүд нийлээд нэг бүтээвэр болдог, өөр бүтээвэр ингээд үүсдэг ийм зүйл тогтлоод бол байж байгаа. Тэр талаас бид нэр монгол бичиг бол хоцрогдсон бичиг бол ерөөсөө огт биш. Монгол бичиг бол яг монгол хэлний зүйд тохирсон, дотоод зүй тогтлыг илэрхийлж байгаа учраас монгол бичгээр бид нар бичээд явж болно. Кирилл бичгийн хувьд бол тэр монгол бичгийн зүй тогтлыг хитрхи эвдээд байсан зүйлч бас байхгүй. Тэгэхээр би бол аль нэгэн туйлшрал бол хэрэггүй байна гэж бодож байгаа. Тэгээ туйлширж бол болохгүй. Кирилл бичигт бид нарыг бичгэд ялангуяа технологитой холбоотой олон зүйлд холбосон зүйл бас давуу тал олон байна. Тэгэхээр одоо л бид нар энийг хуцтай ярилцж ийж
шийдэх хэрэгтэй байна. Сая одоо Казахстан бол латин үс рүү шилжчихлээ шүү дээ тийм. Гэхдээ бас жоохон хэцүү байна гэдэг өөртөө яриад лээсэн л та. Латин руу шилжсэн чинь юм байна. За дээрээс нь Казахстан чинь бас нилээд хэсэг хүмүүс нь орсоор ирдэг хоорондоо шууд орсоор ярилцдаг ийм талтай. Зүгээр ийм нэг хувилбар бас яриад байгаа. Одоо манай монгол бичгийг бас нэг галиглаад латин маягаар бичиж яадаг шүү дээ. Гэтэ яг латин биш юм аа. Тэн дотор чинь бас нэг гамма мама гэдэг тэмдэгтүүд яваад байгаа. Ийм латин маягийн тэмдэгтэр монгол бичгийг сэргээчүүл юу яах бол гэдэг. Жишээ нь би өөрөө бас нэг оролж илсэн. Би өөрөө монгол бичиг сурах гэх нөө тэмдэгтүүд шинээр нүүдлэх ажилтаа болчиход байсан. Хоёрдугаарт цахим талбар дээр хялбархан урдхан бичиж чадахгүй байсан. Тэгэнгүүт яажсэн бэ гэхээр яг тэр монгол бичгийн галгийн харж байгаад биччих юм бол би хурдан сурах юм байна гэж дотроо бодсон. Яг тэгэхээр өсвнүүд ингээс хараад одоо нөгөө хээ үсгийг гэхэд күүгээр тэмдэглэдэг. Гэтэ тэр чинь ир бүгд орж байгаа хээг ингээд нохоо гэж бичиж чинь одоо хээг нь күүгээр бичдэг те. За инглихийг бол нэг тийм гамма маягийн юмар биччихэд байлуу да. Тэр галгаар хэрвээ бид нар монгол бичгийг сэргийгээд нийтийн хэрэглээнд оруулвал заримдаа бол одоо ном зохиол дээр бол бас бичсэн байгаа шүү дээ. Юу гэхээр одоо хуучны монгол бичгээр бичлгүй шууд галгаар нь ингээд юуныхаа ард бичсэн. Би одоо буруу санаагүй бол Ламсрынгийн мөнхөд нь багшийн нөгөө дайчин улсын мандалт гэдэг ном дээр бол яг юунууд монгол бичгээр бичсэн ихүүдийн бол ингээд галгаар бичингүүд тэрийг бол би ингээд зовлонгүй уншичаад байгаа байхгүй юу? А миний зовлон хаана байд юм бэ нөгөө монгол бичгийнхаа тэмдэгтүүдийг шийдэлж чадахгүй. Тэгээ нөгөө өдөр тутам хэрэглэж чадахгүй тэрийг. Тэгчингүүд нөгөө тэр текстийг уншиж чадах болчиход байгаа юм л да. Тэгэхээр нэг арай нэг юм орчин үеижүүлсэн. За орчин үеийнхэн чаашийн. Одоо нэг тэмдэглэгийг нь өөрчилсөн ийм маягаар сэргээвэл юу н эсвэл тэр галгийг бид нар их тийм одоо нийтийн хүртэл оруулвал ямар нэг асуудал байгаа болов? Хоёр янз зүйл баг шүү. Одоо бол монголчууд нийтээр монгол хэлээ кириллээр тэмдэглэж байна. Албан ёсны харилцаанд гэж байгаа төрийн байгууллагууд ном сурах хүчиг албан бусаар бол одоо бид нар чинь 3 бичигтэй болчиход байна шүү дээ. Яг тэгсэн. Мессеж төрөөс одоо яаж байгаа нь бол одоо чинь монгол үчгээр бичиж байна. Албан нэргүүд хамт гаргаж байгаа л гэсэн тийм. Тэгээд кирилл энэ хоёр бол албан бичиг хос үчигтэй болчихсон байна. Албан бусаар бол одоо бид нар хоорондоо латин бичгээр шүү дээ. Латин бичгээр баг ихэнх ажил явж байгаа шүү дээ. Тий. Албан бусаар. Тэгээ ийм 3 янзаар бичиж байгаа. Заримдаа монгол үчгээр бичнэ, кириллээр бичнэ, албан бичгээр бичнэ. Ном судраа монгол үчгээр энэ уншин. За албан бичгийн одоо юмнуудаа бас монгол үчгээр гаргадаг болчихлоо. Тэгсэн мэт хоорондоо ярихаар хоорондоо чат юунуудаа чат мессенжер юмнуудаа бол дандаа бид нар бол 3 морь өмж авч тий. Тэгээ одоо яах вэ? Дөрөвдөх морь оруулаад одоо дөрөвдөх морь одоо монгол үчгээр байгаа юг уулаа гаан гэдэг нөгөө альбагаар ингээд гайлаглаад явал бүр нэлээд хэцүү байх. Зүгээр яг тэр нэг шинэ ухааны монгол үчгийн сурвалжуудыг бол тэр монгол үчгээр нь гайлаглж бичгэд бол зөв л дээ судалгаанд тэгж үчгээс өөр замгүй. Яг одоо бид нар хэрвээ латинтай холбоотой зүйл ярихаар бол бид нар монгол хэлээ яагаад тэгвэл латин руу явах гэж юм бэ гэдгээ бодох хэрэгтэй. Энд бол нэгдүгürt улс төрийн зорилго байна уу? Бид нар бие даасан улс өөрийн одоо гадаад бодлого тодорхойлж байгаа сургалт боловсролын системийнхээ өөрийн бодолтой байна гэж байгаа бол Монгол улсын дотооддоо шийднэ. Одоо бол янз бүрийн хүмүүсээс бол асууж одоо шийдэхээс илүү бид нар тэгвэл ингэж явсан одоо ингэж шийдэгээд латин руу шийдэх нь бол манай дотоод асуудал те. Тэгээ тийм зорилгоор нийцэх гэж байгаа бол одоогийн яг кириллийг бид нар латинаар солих гэж бол шууд цагаан гэдэг үгийг үсгийн тэмдэгтийн солих гэж байгаа тэр нь шүтггүй бол байхгүй. Ямар нэгэн байдлаар бид нар монгол хэлний зүй рүү нийцүүлж кириллийн алдааг залруулж тийм ээ кириллээр бичиж байгаа зүйл дээр асуудал байгаа бол тэрийг тодорхой хэмжээнд шийдэж латин руу орно гэхээс биш кириллээр байгаа юмыг яг латин тэмдэг солих тухай тэр бол одоо ийм л асуудал болчихно л да. Тэр бол латиныг авснараа бид нар монгол хэлний зүйд нийцэх ийм шийдэл байна гэдэг зорилгоор нэгдүгürt тийм зорилго байж болох юм. Нөгөөх нь бол бид нар одоо өмнө одоо тэр улс төрийн зорилгоор авсан юмнасаа татгалзаж байгаа гэдэг юм улс төрийн нүүдэл энэ төр одоо гаргах шаардлага байгаа тохиолдолоо бас бодох юм 2-3 шалтгаан баг шүү тийм. Энийг бодож шийдэх
шийдэл болол зүгээр. Яг ингэ шийдэх гэхээр бас нэг асуудал бол байна. Одоо энэ сайн нэг 3 морь унжин гэдэг шиг бид нар ч ингээд латинаар бичээд байгаа ингээд бүр зөндөө явчлаа. 10 жил биччихлээ шүү дээ. 2010 оноос за бүр 2005 оноос 20 жил латинаар байнга өдөртөн баг хэрэглээ болгоод тууцсан. Сүүлийн 10 жил 10 гаруй жил бол бүр эрчимтэй бичсэн. Тэгэхээр тэнд бидний нөгөө мессенжерийн хоорондын мессежний зурвалсан хэлд бичигт бол дүрэн байхгүй явсан. Тэгэхээр одоо бид нэр латинаар ингээд дүрэн хийж гарна шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө бичижсэн юм багтаа их зөрчилт хүмүүс бас муу юм бол. Тэгэхээр тэр зааг ялгааг бол бид нэр их тооцоолохгүйгээр ерөөсөө латин руу шууд шилжиж эсвэл монголч ер нь энэ хэл бичгийн асуудлаар бол ялангуяа энэ үсгийн дүрмтэй холбоотой юм их сэтгэл хөдлөлөөр ерөөс шийдэж болохгүй. Уг сууртай байж тэгээ хүмүүсээ ингээд хүмүүстэй зөв ойлголт хүмүүс үнэхээр ийм шүү гэдэг юмыг тайлбарлаж шалтгаан нөхцөл үр дагавар юмд тайлбарлахгүйгээр за ерөөсөө 10 жилийн дараа шилжиж чинь ингэж бид нар ингэн гэсэн маягаар ингэхээр их болдгоо бэлтгэл ажлаа сайн хангах хэрэгтэй байхгүй. Бэлтгэл ажлыг сайн хангахгүйгээр огцом шилжих бол их аюултай. Одоо энэ монгол хүчийн дүрмийн асуудал байна шүү дээ. Би бол энэ шүүмжлэлтэй байдаг. Юу монгол хүчийн шилжилт гэдэг. 2015 оны 2 сар 12-нд хууль нь батлагдсан. Тэгээ 10 жил бэлдэж байгаа гэсэн үг шүү дээ. Зохих бэлтгээд хангасны үндсэн дээр гэж байгаа байхгүй. Тэгээ одоо ингэж харлаа. Одоо ямар төрлийн байгууллагууд ямар албан бичиг гаргаж байгаа. За ерөнхийлөгч бол 2010 оноос албан бичгээ ерөнхий сайд их хурлын дарга бол адилдах төвчний албан тушаалтанд явуулж байгаа ч 15 жил илгээгээд явуулж байгаа. Энэ жигдэрсэн. За энэ тэр гадаад хүлээж авч байгаа одоо албан байгууллага Монгол гэдэг улсын юм болсон байна. Монгол хүч ингэж монгол хүчтэй юм байна гэх. Тэр албан бичигт 15 жил явцсан. Тэгэхээр өөрөөр тэр дипломат харилцааны хувьд төр нүүр царай болоод ингээд нэг тийм дипломат хэл болоод л ингээд яваад байгаа. Тэр бол жигдэрсэн. Одоо өнөөдөр зүгээр дугаар хорооны иргэний одоо иргэдийн хурлын дарга те иргэдийн нийтийн хурлын дарга тэр засаг дарга энэ төрлийн байгууллагуудын албан бичгээр явж байгаа юм. Хин дүнсэн яасан юм. Тэр би бол энэ дээр хангалтгүй гэж бодож байгаа. Угаасаа хангалтгүй юм бол хангалтгүй л гэж хэлсэн дээ шүү дээ. Тэгээ энэ хангалтгүй байгаа бэлдээгүй юм бол ийм аюултай буцаагаад хүн дургу болж гэлдэг. Одоо энэ төрлийн байгууллагуудыг харалт энэ сонин дээр хүмүүс бичсэн сумын засаг дарганд хамгаалсан албан бичгийг гаргаж байгаа байгууллагууд ихэнх нь гарахгүй байна. Ягаад тэдний буруу биш байхгүй. Өөрөөр тэр сум чинь 5 бодол бичгийн сас хэрэгжилсэн дахиад тэрийг гаргахад 10 бодол бичгийн сас хэрэгжилсэн шүү дээ. Яг тэр эдийн засгийн талаас тэр чинь нэгдүгээр нэг юм 2 гаргаж байна. Тэрийг одоо та бол илүү сайн одоо тийм байна уу? Бүгд албан бичгүүдээ одоо Улаанбаатар томил дээр ажиллаусгаа гэхээр одоо тэрийг бүгдийг гаргах юм уу? Эсвэл нийтний хог зөвлөлийг ажиллах тэрийг бүгдийг албан бичгийн монгол бичгээр гаргах юм уу? Гэрэл 2-оор тий. Энэ эдийн засгийн нэгдүгээр дүр ашиг бодох хэрэгтэй байна. 200 нь бол одоо техникийн боломжуудын асуудал байна. Unicode-ийн асуудлууд гэдэг. За тэрийг бол би яг монгол бичгийн тэр нарийн ширийн одоо мэрэгчсэн хоорондоо ярилцж мэтгэлцдэг юм байна лээ. За үнэхээр энэний үр дүн нь хэрвээ бид нэг ингээд дутуу асуудлыг шийдэхээр хүмүүс их дургу болчихж байгаа. Энэ монгол хүч гэсэн нэг онцгой тааварч юм. Одоо нэг сурж болтгүй юм байна. Байгууллагаараа сургалтаа бол үзээд байгаа шүү дээ. Монгол хүчийн сумын монгол хэлний багш нь очоод заагаал байна. За тэгээд үр дүнд хүрсэн нь маань ихэнх нь хүрээгүй. Бодвол тэгээд эцсийн үр дүнд нь яах юм? Хүмүүс монгол хүчтэй дургу боллоо. Тэ? Нэг онцгой таавар шиг чинь гэртний одоо хатны зураг шиг болчлоо гэж бодох үе. Эн чинь хожмын үр дүнд нь үр дагавар нэг аюултай. Энийгээ бид нар сайн тооцоолж одоо Кирилл болон латины асуудлыг ч гэсэн бид нар үнэхээр шийдэж болно. Шийдэх гэж бол латинтай холбоотой юм бол их ухаанлаг зүйл шийдэж их олон талаасаа улс төр олон нийтийн хувьд мэрэгчлүүдний хувьд зөв хөдөлгөөгөөр саяны одоо энэ монгол хүчийн шилжилт шиг ингэж хийх юм бол одоо юм хийгээсэн хийгээгүй тэр. Би бол тэгж л бодож байгаа. За хоёлаа латин, кирилл, монгол бичиг гэсэн 3 зүйлийн хооронд нэлээд эргэлдэж сонирхолтой зүйлсийг ярилцлаа. Одоо ер нь үргэлжлүүлээ юу ярмаар вэ? Ер нь монгол хэл судлал гэдэг энэ том салбар, тийм салбар шинжилгээ ухаан хэл судлалын нэг хэсэг. Энд ер нь ямархуу үх төвхтэй явж ирсэн юм. Хоёлоо ер нь монгол хэл судлалын талаар жоохон ярилцсан. Энийг хэр баргийн бас үх төвх өнөөгийн байдал тийм. Ер нь
одоо хүмүүс зүгээр яг янз янзын одоо зах зохиолын сонсон хүмүүс юу гэж ярьдаг вэ? Монгол хэлэнд хэд хэдний школ одоо сургуультыг жаywаад ингээл хоорондоо өрсөлдөөд ингээл ч гэдэг юм ингээл зарим нэг нь бол 100 яриа маягтай те одоо ринчингаан фракцж байсан ингээл дамжин сүрэн фракцж байсан ингээл ч гэдэг юм уу ингээд лувсан бондонгаан фракцж байсан ч гэдэг юм ингээл янз янзын тэгээ тэр нь бол зүгээр нэг тийм одоо бол биднэрт бол ямар шинжтэй орж ирдэг нэг тийм үлгэр домгийн шинжтэй гэх юм уу хууч яриа шинжтэй орж ирээд байдаг. Гэтэл яг энэ монгол хэлний судлалын асуудал ер нь хэдэн оноос эхэлж яаж хөгжиж явсан одоо хойл бол тойм ярина шүү дээ. Нарийн эрдэм бүр нарийн эрдэм шинжилгээний ном зүйн тойм биш. Ер нь олон нийтэд ойлгуулахад ер нь нэг багцаагаар ямар хөө түүхэн тойм байсан. За өнөөдөр ер нь энэ салбарт хөгжил ямар байгаа гол судалдаг зүйлүүд нь юу байгаа. Сорилт бэрхшээл юу байгаа. Тэгээд монгол хэл бол одоо монгол хүн бүрийн л асуудал. Гэхдээ хүн бүрийн энийг бол нэг их бас тоохгүй байх шиг байна, анзаарахгүй байх шиг байна. Баян хэрэгэлдэг гинэ тэр зүйлдээ одоо нөгөө нэг дэрэгдээ байгаа эрдэнэ харахгүй гэдэг шиг нэг иймэрхүү байдалтай байнуудаа л гэж би хараад байгаа. Тэгэхээр ер нь энэ монгол хэл судал маань ер нь ямархуу юм бэ? Ямархуу шинжлэх ухаан юм бэ гэдгийг бас яг тэр хүн болгон энийг бас яриад байдаггүй учраас шинжлэх ухааны талаас нь та нэг бас нэг жоохон дэлгэрүүлээд ярьж өгвөл. Монгол хэлний хувьд бол монгол хүмүүс их анхааралтай их чухал нандин гэж боддог юм шиг. Тэгээ монгол хүн бол ямар ч монгол хүнтэй уулзаад монгол хэлний талаар ярьдаг. Ер нь бүх ярьдаг. Тийм ээ. Тэгээд монголын түүх ярьдаг. Энэ бол бидний одоо энэ туулж бүтээж ирсэн түүх соёл үндэсний онцлог байж магадгүй. Ямар ч монгол эрчүүд уулзахаар заавал бүх ярьдаг гэдэг шиг тийм. За ер нь тэгэл нэг юм ярихтал тэгэл монгол хэлний юм руу орон шít айл улаанд сурагч байна, оюутан байна баг тийм. Тэгэл энэ хүүхдүүдийн хэл ус гал ингээд санаа зовж ийн гэдэг чинь л энэ хүүхдүүд манай хүүхдүүдтэй англиар яриад байна, монгол хэл байдгүй гэл. Энэ одооны хүүхдүүд монгол хэлний ер нь болохоо байлаа гэл ингээд нэг монгол хэлээ хайрлах, хамгаалах ийм юм бол хүн болгоны амнаас гарч байгаа юм л да. Тэгэхээр бол тэр монгол хэлийг сонирхдаг, судалдаг хүмүүс бол монголчууд ер нь бүгдээрээ л тодорхой өөр хүрээнд монгол хэлд анхаардаг юм шиг байна. За судалгааны түүхийн хувьд зүгээр их ерөнхий байдлаар жоохон тоомлоод товчхон ярив. 1800-аад оноос өмнө бол уламжлалт одоо хэл шинжилгээний ойлголтоор бол монгол хэлийг судалдаг барьдаг ийм ойлголт байсан. Бичиг үсгийн дурсгалыг хадгалах, хамгаалах, зүй тогтолцоог тайлбарлах, хэрэглэхэд амархан болгох зорилгоор судалдаг ийм уламжлалт хэл шинжилгээний гэсэн ойлголтууд бол байсан юм шиг. 1800-аад оны дунд ихээр одоо 1830-аад оноос эхлээд энэ Оросууд Монголыг судлах зорилгоор түүх, соёл, археолог олон салбараар ингээд Монголыг судлах гэдэг экспедиц явуулж тэрний нэг тэр компанид ажиллая юм да. Нэг хэсэг нь бол монгол хэлийг судлах ажил байсан. Тэгээд Шмидт, Ковалевский гэдэг олон хүмүүс 1800-аад оны 30-аад онд монгол хэлний зүй гэдэг юм ном бүтээл бичиж ирсэн. Тэр бүтээлүүд бол нөгөө энэ Европын одоо хэл шинжилгээний уламжлалт орчин үеийн хэл шинжилгээний арга зүйгээр монгол хэлийг судлах анхны оролдлогод байсан гэж үздэг. За тэгээд тэр уламжлалч нэг 30-аад жил үргэлжлээд ирэх юм тэр Монголд үндэсний одоо зэхэд над гарч иж байгаа шүү дээ. Монгол улс тусгаар тогтносон 11 он тусгаар тогтнолоо 24 онд одоо үндсэн хуулиа батллаа. За ингээд улс төр нийгмийн байдал өөрчлөгдөд ирсэн. Зарим улсууд нь түрүүчээс Оросд очиж сураад эхэлсэн, Герман руу явж эхэлсэн. Ингээд тэр Орос хэлээр бичсэн монгол хэлний зүйтэй шинжилгээ танилцсан баг. Тэгээд 1930-аад онд чинь нөгөө Ишдор Жуанх монгол хэлний дүрм гэдэг ном гаргалаа шүү дээ. Хэлний зүй. Тэгээд Лувсан Онгова гэдэг. Тэгээ монгол хэлний зүй тогтолцоог хэлний зүйг тэр Оросын эрдэмтдийн анх одоо шанган татсан. За тэр улс төрийн цаад зорилго морлого нь бол энэ тусдаа болж ирж байгаа. Тэр одоо арга зүйр судлах ажил бол 1930-аад оноос эхэлсэн. Тэгээ 1930-40-аад онд бол нэлээд анхны одоо сууруудыг тавьж анхны одоо хэл зүйн бичгүүд бол гарч эхлээд 1960 хэдэн онд энэ бас одоо манай улс ч өөрөө хичээсэн байх бас нөгөө улс төрийн хамтран зүтгэгчд маань
бас даалгавар өгсөн юм шиг байна. Тэгээд бол бүгд найрамд Монгол Ард улсын түүх чинь 66 онд гарсан. Тэр үед бас шинэ ухааны академийн актемаас орчин цагийн Монгол хэл зүй гэдэг ном гаргасан. Академийн зэнхэр ном гэж хэлдэг. Тэр ном гарсан. За бараг соёлын түүхэн тэр үед гарсан баха. Тэгэхээр тэр 60-аад онд бол энэ одоо байгаа нөхцөл байдлуудаа нэг дүгнээд зэгцлээд одоо энэ судалгааны чиглэлүүдаа нэг багцлж үзээгээд ингээд анхны хэл зүйн гарч ирсэн. За тэгээд шинэ ухааны одоо эрдэмтэд тэр үеэс ингээд судалгааны чиглэлээр нэг сэдв бүтээл эхлээд бичиж эхэлсэн 1900 одоо 60-аад он 70-аад он 80-аад онд бол яг тухайлсан одоо өгүүлбэр судлаар бүтээл судлаар авиа зүгээр ингээд хүмүүс мэрэгчлэнүүд бэлтгээд зарим гадаа Оросд очиж сурж байсан. Бас ихтэй сургуулийн багш нар бол Энтгэр рүү за Япон руу өөр барууны улс руу ч бас явж эхэлсэн. 1970-аад 80-аад. Тэндээс бол нэг Унгар гэдэг ингээд Европын улсуудаар ч сурч эхэлсэн. Тэндээс бол нэг Монгол хэлний зүүн ийм наривчлсан судалгаанууд бол их гарч эхэлсэн юм шиг л. Тэгээд л одоо нэг сэдвтэй ажлууд эхэлсэн эрдэмтэд хэл шинжлэлийн мэрэгжлийн одоо ийм наривчлсан судалгаа хийдэг хүмүүс бол тэр бүгд гарч ирсэн. Тэгээд ихтэй сургуулиуд тэр үед 1942 онд Монгол Улсын их сургууль, 45 онд Монгол Улсын их сургууль анхны одоо монгол хэлний багш бэлтгэж эхэлсэн. За тэгэл 40 онд чинь нөгөө яг сая нөгөө бид нэр яриад байгаа Кирилл бичгийн үсгийн дүрм зохиож явах үед л одоо Монгол Улсын их сургууль анхны монгол хэл бичгийн мэрэгчлэлд бэлтгэж эхэлсэн. Тэгээ багш нараа бэлтэж эхэлсэн, судлаачд нь гарч ирсэн. Тэр бол бидний яг хэл шинжлэлийн наривчлсан судалгаа хийсэн бол 80 орчим жил бол. За үндэс суурийг тавьсан гэх юм бол 200 орчим жил болно. За яг монгол хэлний зүй тогтолыг судалсан анхны судалгаанууд одоо монгол хүн хийж эхэлсэн гэвэл илүү 100 гаруй жил. 100 орчим жил. Тэр судалгааныг цааш суурийг нь тавьсан бол 200 орчим жил. Үндэсний одоо хэл шинжлэлийн мэрэгчлэлтнүүд бэлтэж эхэлсэн нь бол нэг 80 орчим жил болж байгаа. Тэгээд ихтэй сургууль, Монгол Улсын их сургууль, боловсролын их сургууль багшин дээр үндэсний мэрэгчлэлтнүүдэд бэлтгээд ийм тогтолцоотой боловсролыг олгож эхлээд тэгээд хамгаалуулах зөвлөлтөй болоод дотооддоо бас эрдэмтдээ хамгаалуулдаг, гадагшин сургаж хамгаалуулдаг. Иймэрхүү замаар л одоо сургуульд судалгааны ажил эхлээд явсан. За 1900 ерөнхий тойм байдлаар 1900 одоо тэр 40-50-аад оноос эхлээд энэ судалгааны ажлууд үндсэндээ ийм бүтцэл шинжлэлийн судалгаанууд, хэлний зүйн бүтцийг судлах, одоо монгол хэлний бүтцийг судлах ийм судалгаанууд нэлээд голчилж авсан. За тэгээ 1900 одоо 1970-аад он 80-аад онд бол илүү бас утгатай холбоотой судалгаанууд бас нэлээд наривчилж ирсэн. За тэгээд 2000-аад он гараад хэл шинжлэлийн орчин үеийн шинэ онол арга зүйн талаар бас судлах, сэтгэц хэл шинжлэлийн чиглэлээр судлах, тань мэдгүй хэл шинжлэлийн чиглэлээр судлах, хэл шинжлэлийн одоо бусад өөр орчин үеийн ямар шинжиг хандлагууд байгаа юм те, компьютер хэл шинжлэлийн асуудлууд төргээд өөр судалгаанууд бол ийм одоо орчин үед ямар хэл шинжлэлийн судалгаанд хөгжиж байгаа. Тэр судалгааны зах зохиос бол 2000-аад оноос илүү хөгжиж. Одоо тэгээ энэ чиглэлээр хүмүүс бас наривчилсан судалгаа хийгээд магистр докторийн ажил бичээд за тэгээ бакалаврын оюутнууд ч гэсэн зөндөө олон судалгаа хийгээд ингээл хөгжөөд явж байгаа нэг юм салбар баг шиг. Одоо та нэг судалгааны жишээ болгож бидэрт ярьж өгч. Одоо бид нар жишээлбэл эдийн засгийн судалгаа хэрэг би бол ингээ ойлгоод байна л да. Магадгүй одоо нэг тодорхой нэг бодлого явуул тэрний эдийн засгийг сонирхож байгаа инфляц ч байдаг юм уу, ажил нүүдэлж байдаг юм уу, ядуурлж байдаг юм, тэрэнд яаж нөлөөлөх вэ гэдэг юм ярьж байгаа шүү дээ эдийн засгийн судалгаа. За бизнесийн судалгаанууд гэх юм бол юу гэдгийг тухайн компани ажилтны сэтгэл ханамжид юу нөлөөлдөг вэ? Тухайн компани дээр нэг ийм арга хэмжээ авах юм бол тэр компани бүтээмж яаж дэвшлэх вэ гэдэг юм одоо эдийн засгийн бизнесийн судалгаанууд гэхээр би нэг ийм судалгаанууд ингээ миний төсөөлөлд хамархан бууж ин л да. Хэл шинжлэлийн судалгаа гэхээр та жишээ болгоод одоо нэ за жишээлбэл нэг ийм асуудал ингээ судлаад иймэрхүү арга зүгээр судлаад иймэрхүү үр дүнд бол хүрч болох юм аа гэдэг юм уу нэг тэгээд хэлбэл бидэрт илүү одоо бас төсөөл муух юм болов? Монгол хүн монгол хэлээр яриад байдаг. Гэхдээ тэгээд одоо хоорондоо ойлголцоод байдаг. Тэгээд надад их сургуулийн оюутан болж байгаа үед манай ах トゥ нараас эхлээд багш олон хүн асуудаг гэсэн. Гэхдээ одоо чи одоо таны мэрэгчлэл дээр санхүү эдийн засгийн мэрэгчлэр сурдаг юм уу? Одоо юм монгол хүн монгол хэлээр яриад байхад яагаад монгол хэлний ангид ороод байгаа юм гэж асууж ирсэн юм л та. Тэр их сонирхолтой асуудаг. Би одоо 18 өстэй тэгээд нэг тухайч нэг
нэг сүртэй хариултмаар нэг хэлжсэн. И дөрөв төгсгүүд бол манай ихэнх ахтан надаас тийж асуух болцсон байсан. Тэгээ энэ хүүхд ингээд сонирхлоо явчихсан. Яг тэр зүйл шиг ингээд хүмүүс ингэж асуудаг. Гэхдээ нэг монгол хэлийг юу гэж судалдаг юм бол тийм. Монголоор ярьж бүтэж байна. Судлах зүйл бол олон байгаа. Одоо жишээлбэл би заах ингээ 2 3 жишээ аваад л. 1968 онд Лусан ондонгой орчин цагийн монгол хэлний бүтэц авиа хэлбэр 2 үг нөхцөл 2 гэдэг ийм 2 бүлэг бүтээл өчжээ. За тэр бол яг өөр өмнө хийжсэн одоо тэр судалгааныхыг суурийг үргэлжлүүлж гүнзгийрүүлээ тэр чинэнд нь тулгаадал тэр 2 бүтээл ингээ монгол хэлний авиа хэлбэр 2 үг нөхцөл 2-ын талаар ингээ бүтээл гаргаж байгаа. Тэгээ тэр 1900 тэр үедээ Монгол улсын төрийн сойрхол тэр бүтээл шагналт төр хүртэж байсан. Тэнд одоо жишээлбэл монгол хэлний зүгийг тайлбарласан байна. За монгол хэлний бүтээвэр бол ийм учиртай. Монгол хэлний одоо бүтээврийг бид нар ингэж задлж тайлбарлах ёстой маа гэдэг гэж. Тэгээ тэр нь бол бид нар огт өмнө анзаараагүй байсан зүйлийг зүү тогтлон тайлбарлаж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгжитэл ингээд зүү тогтлон тайлбарлаж байгаа нь биднэрт ямар хэвшигтэй. Гэхдээ өнөөдөр гинтхэн тэр авиа хэлбэр 2-ыг үг нөхцөл 2-ыг шууд бидний амьдралд өнөөгөө тэрийг уншингуутал шууд тасгаад буухгүй л дээ. Тэр энэ яг шинжлэлийн юм наривчлсан судалгаа бол эхлээд үндсэн судалгаанууд нь гараад дагаад нөгөө ихтэй сургууль тэгээд ерөнхий боловсролын сургуулийн сургалт нэвтэрдэг. Тэр нэвтэрсэн зүйл нь монгол хүн монгол хэлээрээ бичгэн хэлний хувьд яриа бичиг олон төрлийн яаж харилцаж монгол хэлийг зөв зэгцтэй ойлгомжтой сурах вэ гэдэгт түлхүүр нь болж байгаа. Тийм учраас бол нэг докторийн ажил гарахад тэр докторийн ажлын судалгааны үр дүн хугацааны хувьд бол харьцангуй янз бүр байж болох. Алгуурхан байж болох. Зарим нь бол илэрхий шууд үр дүнгөөч гаргаж магадгүй л дээ. Ямар нэгэн байдлаар энэ монгол хэлэнд бол ийм зүү тогтолтой байна. Энэ зүү тогтлыг бид нар ингэж бичиг ярианда хэрэглүүл оновчтой юм байна гэдэг тэр зүйлсийг бол олж нээж тайлбарлаж байгаа зүйлс байдаг. За жишээлх юм бол ахаад нэг жишээ хэлэхэд за 1990-ад онд одоо 80-ад оны сүүл юм байна да. 80-ад оны сүүлээр манай босрогч өгч 1989 онд эхийн монгол хэлний эхийн тухай гэдэг тохиомл гаргасан. Тэгээд тэр ном гарснаас хойш чинь 90-ад онд монголчууд монгол хэлний салбарт их судлалд тулгуурласан, ихэд тулгуурласан юм даалгаврууд орж эхэлж байгаа. Одоо та хэд ингээ анзаарах бол 1970-ад онд 80-ад онд бичсэн 50-ад оны сургагчид энэ чинь бүр илүү баг одоо ихтэй сургуулиудын хэлний зүй шиг ном байж байгаа шүү дээ. Лусан ондонгой бичсэн ном энэ тийм бит. 6 дунд сургуулийн 7 8 дугаар ингээд үзсэн гэсэн мөртлөө бүр одоо бүр их сургуулийн хэл зүй явж байгаа байхгүй. Бүр амаргүй. Тэгэхээр илүү нэг хэл зүүн шинжтэй. За тим ялгалууд их заасан. Тэгээд төгсгөө нөхцлүүдийг заадаг. За өгүүлбэрүүд заадаг. Өгүүлбэрийн бүтэц заагаад байсан. Гэтэл одоо бид чинь 90-ад оноос эхлээд одоо ихэд суурилсан ийм судалгаар өөрчлөлтүүдийг алгуурхан эхэлж явж байна л да. Ихийг задлан шинжлэх, утга санааг нь тайлбарлах. Энэ судалгаа бол тодорхой хэмжээнд өдөө үр дүн өгөөд явж байгаа. Тэгэхээр одоо дунд сургуулийн сурагч дан өгүүлбэр биш. Дан одоо бүтээврийн асуудлуудыг биш. Бид өгүүлбэрийн ихийг задлах, ихийн гол санааг нь олох, дэлгэрүүлсэн санааг нь олох, ихийн бүтцийг тайлбарлах, ихэд дотор байгаа тэр бүрэлдүүлбэрүүдийг тайлбарлах, одоо хилцс нэгжийг нь тайлбарлах, ихийн тэр түлхүүр үгсийг олох, тэгээд ихийг дуурайж зохиох, ихийг ховргож зохиох гэдэг ийм даалгаврууд өгөөд ихлэхээр илүү нөгөө бичгийн ур чадварууд нь сайжрах ийм хандлагууд гарч эхэлж байгаа байхгүй. Гэхмэчлэнгээр одоо ингээл судалгаа болгоны ард сургалт бүх төвчний сургалтад тодорхой хэмжээнд ингээд нөлөөлждөг. Тийм учраас одоо ингээд бид нэр дэлхийн нийтийн хандлага нь хаашаа явж байгаа. Тэр юмтай бид нэр тодорхой хэмжээнд нийцэж л явуулах гэж ингэж зориол. Тэгээ өөрсдүүд бол ингээд алгуурхан ингээл явж байгаа зүйл баг шиг. Одоо нэг асуудал байна. Жишээлбэл ингээ нөгөө хуйлд болон хуйланд гэдэг хоёр үгээр яваад байгаа байхгүй. Тэгээд ямар үед нь энэ гарч ирээд ямар үед нь энэ гарч ирдэггүй ингээд нэг
тиймэрхүү юм яриад байна л да. Одоо биш цас гэж ярихаар бол бид нэр цасны гэж ярихаас цасын гэж ярьдаггүй тийм. Тэгэхээр энэ төр жишээлбэл энэ бол үгийн зүй тогтолыг харж яах гэсэн үг. Энэ хаана ямар зүй тогтолтой үг байна вэ гэдэг. Жишээлбэл надад нэг хүн хэлэхдээ тэр хуулинд гэдэг чи мэдхийн тулд харьяалгын тий алгаж үлээ залгаад үзээ. Хэрвээ тэр нь хуулины гэж үчигдэхгүй хуулийн гэж үчигжүүд наа чин тэндээ хуулинд буюу тийм энэ байхгүй гэж ойлгоно ч гэдэг юм. Тэгэхээр иймэрхүү зүй тогтолтыг л одоо судлаад байна гэж ойлгож болох. Нэг талаас энэ бол үгэн дээр бид нэр магадгүй үтээвэр дөрмийн юм дээр 1983 оны үсгийн дөрмийн нөгөө Монгол үсгийн дөрм гэдгийн уртл нь өмнөх одоо тайлбар дээр бичсэн байж байна. Одоо докторгүй юм яриад байгаа байхгүй докторгүй. Докторгүй гэж одоо заримдаа байж идэг илэрх юм уу илэрхгүй тухай яриад шүү дээ. Тэгээд тэнд нөгөө бүтээгэр залгаж үздэг. За шалгалтанд гэж үчих юм шалгалтад гэж үчих юм уу. Тэгэхээр тэрийг сая танд тэр тайлбарлаж хэлсэн юм чинь яг л зөв тайлбарлсан. Шалгалт аас гэж үчиж чинь тий. Гарахын тий ялгаа залхахаар аас гэж байгаа юм бол шалгалт тад гэж үчих юм. Энэ байхгүй. Шалгалтнаас гэхгүй тийм ээ. За шалгалтны гэхгүй. Шалгалтын дараа гэж. Тэгвэл шалгалт тад гэх нь зөв юм байна гэдэг. Тэр дээг залгахад ингээ хүмүүс жоохон эргэлзээд байдаг юм байдаг л. Тэгээд тэрийг бол тэр үсгийн дөрмийн одоо юунаас нь тэр бол цаад явж нөгөө хилний зүйтэйгээ бас холбоотой байгаа учраас тэрний илэрхгүй тухай яригдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бол одоо тэр шалгах арга нь бол саяын тэр өөр бүтээгрүүдийг залгаж үзсэн. Тийм бол залгаж үзсэн тэр бус нь илүү тодорхой болчихно. Хилний монгол хэлний тухайд бол яг үсгийн дөрмийг тэгж наривчил судалдаг хүн бол цөөхөн. Үсгийн дөрмийг зохиохдоо үг зүүн зарчим, авиа зүүн зарчим, түүхэн хил зүүн зарчим гэдэргээд олон одоо үндслийг үндслэж ингээд зохиодог. Түүнээс ч одоо ингээд за одоо цээж болох уу гэж нөгөө яриад байгаа зохиодоггүй. Тэр бол түүхэн хил зүүн зарчим. Одоо тэнхим гэдэг үг байгаа шүү дээ. Тэнхим гэдэг үгийг одоо бид нар жишээлбэл ийг бичих юм байна. Ирэх гэдэг үгийг яаж бичих ингээд энэ түүхэн хил зүүн зарчим гэж үзнэ. Үг зүүн зарчим одоо авиа зүүн зарчим гэдэг тэр юмнуудыг харгалзаж үсгийн дөрмөө боловсруулж барьдаг. Монгол хэлнийхэн тэгээ юу судлаад байна гэхээр олон талын судалгаа байна. Тийм байна. За манай уламж судалгаанд бол жишээл авианы судалгаанд гүнзгий хийсэн 20 дугаар зуунд нутгийн аялгаугаа судалдаг. Ойр аялгаугаа, брод аялгаугаа, халах аялгаугаа судалж байна. Монгол хэлний бусад аман аялгуунуудыг судалж байна. Дарган аман аялгау болгоно судалж байна. За авианы зүй тогтлуудыг судалдаг. Бүтээгрүүдээ судалдаг. За жишээлбэл бүтээгэр ямар бүтээгрийн дараа ордог. Ямар бүтээгэр яаж ховсож өөрчлөгдөж байгаа. Утга нь юу юм ингээд тэр бүх дарааллыг одоо ингээд судалдаг. Тий, одоо манай их сургуулийн одоо бид нар хамт ажиллаж манай Ганбаатар гэдэг багш байна. Ганбаатар багш бол одоо монгол хэлний дагууруудын байрлалын судалгаа гэдэг байна шүү дээ. Дагуурын байрыг ингээд судалдаг. Энэ дагуур бол ийм тохиолдолд ордог. Энэ дагуур бол энэ тохиолдолд ордог. Энэ буруу байна, энэ зөв байна. Ягаад энэ өөрчлөгдсөн гэдэг ингээд судлаад байдаг. Тэгээ одоо жишээл ховсож өөрчлөгдөж байгаа түүхэн одоо өмнө бичиж байсан дагуур нь одоо жоохон өөр үргээр энэ төр ороод байгаа дагууруудын олон янзын дагуурууд байна. Одоо мөхөөд алга болчихсон дагуурууд байж идэг. Гэх мэт ингээд тэр дагууруудыг одоо зүй тогтлуудыг судалж байна. Тэгэхээр тэнд ахаа судлах зүйл байна л гэсэн үг шүү дээ. Өгүүлбэр зүүн талаар судалж байна. Их судлалын талаар судалж байна. Тэгээд одоо нэг хэлний бусад үзэгдлүүдийг ингээд судалдаг, сурвалж жүжгүүдээ судалдаг. Тэг хэл шинжлэлийн олон салбарууд бол байна. Би одоо тэр авиалбар зүй, авиа судалдаг, өгүүлбэр судалдаг, бүтээгэр судалдаг, сурвалж судлалын талын хүмүүс би биш учраас тэрийг нэг наривчлаас илүү одоо жишээл өгүүлбэрийн асуудал байна. Ихийн тухай ярихад хамгийн өөрийн судалгаатай холбоотой зүйл учраас би жишээл хэлэхэд Монгол хэлний зүй тогтолд ихийн холбох тухай ярьж байгаа. Өгүүлбэрүүдийг хооронд нь яаж холбох? За нөхцлөөр холбож байна. Холбоосоор холбож байна. Бас утгын ямар холбоос хийж болох юм гэдгийг бид нар наривч судлах хэрэгтэй болж ирж байна. Өгүүлбэрүүд. За цогцлбөрүүдүүд яаж холбох юм? Эсээ бичиж шүү дээ. Эсээ бичиж байгаа бол одоо бид нар төгсгөлдөн гэж бичээд байгаа бол тэр төгсгөлдөн гэдэг чинь тэгвэл ямар үүрэгтэй ороод идэг. За тэгвэл жишээлбэл гэдгийг одоо манайхан бол өгүүлбэрийг эхлэхдээ жишээлбэл гэж хэлж байгаа шүү дээ.
Тэгвэл цогцлбор эхлэхдээ жишээлүүлж байдгүй юм байна. Харин гэдэг бол цогцлборын ихэнд байдгүй юм байна. Дандаа өгүүлбэр үргэлжлүүлж явдаг. Одоо хамгийн наад зах нь бид нар ингээд хүмүүсийн яриа яагаад ойлгомжтой байдаг юм гэвэл эхлээд санаагаа хэлждэг. Тэгээд тодорхойлсон мэдээлэлд ардталд дагуулж явуулдаг. Энэ ялангуяа энэ компани сурчлагаанууд тэгээд энэ улс төрчний хэлж байгаа үг их тодорхой сайн хүний анхаарал татчаа ярьж байгаа хүмүүс нь яг тийм арга зүй бүтцийг эзэмшсэн байна. Тэр риторик тийм ээ. Тэр арга зүй бүтцийг эзэмшсэн учраас Монгол улсын одоо жишээлбэл эх оны төсөвт бид нар ийм өөрчлөлт одоо юм тусгана. Жишээлбэл гэдээ ярихаар хүмүүс тодорхойдог. Жишээлбэл бид нар багш нарын цалин тэтгэврийн асуудлыг ингэж эсвэл зүгээр ингээд дан тодорхойлтууд яваад идэх хүмүүс үү. Төсөв бол юм байна. Ерөн төсөв бол ингээл нэг юм яриад нэг өдгөө давтаж яриад ингээд хүний яриа өнгө сонирхол болчих. А гэтэл хүмүүс ингэж хэлж байгаа шүү дээ. Монгол хэлний асуудал ярьж байгаа бол төсвийн асуудал, санхүүгийн асуудал ярьсан ч бараа бүтээгдэхүүний тухай ярьсан ч манай Монгол улсад одоо 2026 оны төсөвт ийм 3 зүйлийг тусгаж байгаа. Гэж хэлэхэд хүний анхаарал төвтөрдөг. Нэгдүгüүрт гэж хэлэх чинь холбоос, хоёрдугаар холбоос, гуравдугаар холбоос. Тэгээд тэрийгэ төгсгөлтөн гэж дүгнж юм те. Төгсгөлтөн гэж дүгнж байгаа яриа бол илүү чигцтэй. Илүү системтэй ярианууд болж байгаа. Тэр одоо зүй тогтлуудыг одоо бид нар толгой хэмжиж тайлбарлах хэрэгтэй. Энэ юм өчтэй, энэ юм өчтэй. За хууль бичсэн шүү дээ. Хуулийн төсөл боловсруулалтад ч гэсэн яагаад бид нар эсвэл гэж сонголтын зүйл дээр эсвэл гэж бичээд байгаа. Манай хуулийн бол эсвэл гэж бичээд байгаа. Тэг хөл болно л доо. Тий. Эсвэл гэж бичгүүгээр бич болох юм уу? Тэгэхээр уцсан тодорхой биш болчиход байдаг. Ямар тохиолдолд баа гэж үчиг, ямар тохиолдолд болон гэж үчиг, ямар тохиолдолд буюу гэж үчиг тий. Ямар тохиолдолд үүн гэж үчиг. Ямар тохиолдолд тэгээд гэж үчиг, ямар тохиолдолд тэгвэл гэж үчиг гэдэг энэ зүй тогтоодыг жишээлбэл наривчлал тайлбарлах хэрэгтэй. Яг тэрийг нөгөө энэ хэл шинжлэлийн онлын үүднээс тайлбарлаж Монгол хэлний зүй тогтолыг ингэж тайлбарлаж тодорхой болгож иж бидний бичгийн ур чадвар уламж сайжирдаг. Тэр энэ чиглэлийн л одоо юмнууд ингээд тал талаас нь хийгээл тэр судалгаанууд ингээд сурах чиг судалгаануудаа ингээд нэвтрээд ингээд явах нь бидний бичгийн ур чадвар юмнууд ч гэсэн сайжруулах. Тийм би таны ярьсан тэр холбоосууд дээр бас яг нэг зүйлийг анзаарчихсан. Бас манай хэл шинжлэлийн ч гэсэн анзаарсан байсан. Би тэгээд нэг тусдаа сэтгэлгээ номдоо оруулсан. Тэндийн нөгөө формал логикийн тухайн асуудлыг ярьж байгаад оруулсан. Монгол хэлний хамгийн бодлонтой холбоос бол энэ буюу гэдэг холбоос юм байна гэж. Тэгэд буюуг монгол хүмүүс юу гэж ойлгоод юм бэ гэхээр хоёр янзаар ойлгож байна. Хөвчлэн ингээд би судалгаа маягтаа асууж байна шүү дээ. Чи буюу гэдгийг юу гэж ойлгодог вэ гэхээр нэг хэсэг хүмүүс эсвэл гэж ойлгож байна. Нэг хэсэг хүмүүс үл яг одоо логикийн хувьд хоёр equivalent буюу ижил чанартай зүйлийг харьцуулахад нөгөө англиар бол нөгөө aka also known as гэдэг шүү дээ. Тэгэхээр буюуг тэгж ойлгож байна. Жишээлбэл Сүхбаатар Жанжин буюу Гомбаатар гэх юм бол Гомбаатар бол Сүхбаатар Жанжин мөн. Сүхбаатар Жанжин бол Гомбаатар мөн гэж ойлгож байна. Тэгсэн асуудал хаанаас юм гэхээр за өдөр тутмын яриагаа бай гэхэд иргэний хуулийн хоёр заалт дээр энэ буюуг хоёр ялгаатай ашигласан байна. Нэг газар нь юу гэж асуусан бэхээр 18 нас бүрсэн буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж хэлж байгаа байхгүй. Тэр нөө иргэний эрх зүйн бүрэн чадамжтай нэг 18 нас хүрсэн. 18 нас хүрчих юм бол иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болчихно гэж. Тэгээ явчихсан чи яг иргэний хуулийн хойд дахиад нэг газар ирсэн чинь хууль буюу гэрээнд зааснаар явчихж байгаа. Хоёр өөр юм. Хууль буюу гэрээгээ ярьчих чи бид нар хууль гэрээ хоёрыг хооронд адилхан гэх гэдэг чинь. Тэгэхээр тэнд бол нөхөр ямар утгаар орж ийн эсвэл гэсэн утгаар орсон байхгүй. Хууль хуулиар зохицуулаагүй бол гэрээгээр зохицуулсан байж болно тийм. Мэдээж хуульд зохицуулмал хуулиад байгаа. Хуулиар зохицуулаагүй тийм ерөнхий их нарийн зүйл бол гэрээгээр зохицуулаад явчих болно гэдэг санаа гаргахтаа хууль эсвэл гэрээнд заасна гэж байгаа. Тэгээ их нарийн хариуд эсвэл гэдэг нь бас манай логикийн хэрнээ хоёр янз байна гэдэг байгаа. Нөгөө загт бодомж гэдэг юм гарч ирж л да. Нөгөө эрс болон эрс бус гэдэг. Одоо логик болон математикийнхэнд А эсвэл Б гэх юм бол тэр хоёрын дор хаяж нэг нь байхад хангалттай гэж байгаа байхгүй. Одоо А Б хоёрыг хоёулангийн наваад ирвэл окей гэж байгаа. Кофе эсвэл цай гэвэл бид нар өдөр тутмын хэрэглэн дээр бол юу гэж боддог зөвхөн нэг нь гэж ойлгоод байдаг. Нэг бол кофе, үгүй бол цай. Хоёулаа болохгүй гэж үздэг. Адил логикийн хувьд тэрийг юу гэж үздэг хоёулаа болно гэж үздэг. Хоёулангийн наваад кофе цай хоёрыг хоёулангийн наваад ирэх юм болно гэж үздэг ч тийм. Нэг иймэрхүү байдлаар одоо энэ холбоосууд дээр жишээлбэл одоо ингээд миний судалснаар бол одоо ийм таны ярьсан одоо тэр баа бөгөөд болон гэдгийг яг яаж холбогдсон гэдэг бол маш сонирхолтой асуулт байна л да. Би бол одоо тэгэл заримдаа бол тааллаараа уншиж үзэж байгаа аль нь нэвтэхэн байна, сонсож үзэж байгаа аль нь нэвтэхэн байна гэл холбоо ичдэг байхгүй юу? Тийм энэ яг миний
хийдэг одоо судалгаатай холбоотой зүйлтэй сэдв. Тэг яг юм дээр бол одоо өөрийнхөө судалгаа ярих нь илүү одоо сайн мэдчихэж байгаа учраас тэрийг илүү яриад авчтай. Энэ Халди гэж судлаачдаг. Майкл Александр Кирквуд Халди гэдэг алдартай судлаач байсан. Systemic Functional Grammar буюу тогтолцоо төвөргийн хэл шинжил гэдэг юмыг үндэслэсэн тогтолцоотой ингэж системийг бий болгож ингэ танилцуулсан. Энэ бас бараг 50-аад оноос гэж ажилласан. Тэгээд гол ном нь бол тэр одоо манай хэл шинжилгээ хүмүүс бас ашигладаг Cohesion in English гэдэг 1976 онд гарсан. Тэрнээс хойш бол маш олон ном бичсэн. 80-аад 90-ад онд бол бүр хамгийн сүүлийн 2014 онд л тэр одоо Introduction to Systemic Functional Grammar гэдэг ном илүү бүр хамгийн төсвүүлийн хөлбөр 14 онд баг. Тэгээ бараг 50-60 жил ажилласан юм да. Тэгээ энэ хүний боловсруулсан дээр тогтолцоо төвөргийн хэл шинжил буюу альва одоо хэлний үзэгдлийг утгын болон үүрэг асуудлыг ингээд системтэй авч үздэг энэ онлын хүрээнд энэ холбоосыг ихийг холбодог хэд хэдэн арга байна. Саяхан яриад байгаа саяхан тэр холбох гэдэг бол нийтэд нь cohesion гэж байгаа. Энийг бол монгол хэлээр бид нар бол холбоос жилт гэж болгож байгаа юм л да. Тэгээ дотор нь бол нөгөө conjunction асуудал сая ба conjunction. Тэгээд дээрэс нь ellipsis, substitution, reference, lexical cohesion гэдэг ингээд 4-5 зүйлсийг тэр одоо энэ Халдийн нарын одоо сүрдний бүлүүр гэдэг ингээд олон хүмүүс нэмэгцээ. Тэр хүмүүсийн энэ онлын хүрээнд тайлбарладаг. Яг би тэр онлыг жоохон баримталдаг. Өөрөөр тэр онлоор маш олон судалгаанууд ус ингээд хэл хэлний судалгааг тайлбарлаж үздэг. Тэр онлын хүрээнд монгол хэлний зөв тогтолцоог тайлбарлахыг зорж байгаа. Тэгээд бодоход саяхан яриад байгаа тэр conjunction-ыг одоо холбоос гэж яриад өмнөх одоо судалгаануудыг Монголд 10-аад холбоосын талаар одоо өгүүлбэрсэн судалгааны нэг хэсэг болоход тодорхой хэмжээгээр тайлбарлаж явсан байдаг. Яг нь бид нар бол нэг сүүлд нэг 100 гаруй холбоосыг яг энэ онлын үднээс тайлбарлахыг зорьсон. Яг тэр судалгаа хийж явах явцад бол саяхан тэр эсвэлийн тухай ярьж байгаа. Буюу болон ба. Тэгээ зөндөө олон зүйл байгаа юм л да. Тэн дээр жишээлбэл яг тэр буюу одоо гарч иж одоо газрын тухай хууль дээр байдаг санагдах юм. Иргэний тухай хууль дээр байдаг юм шиг байна. Монголд одоо төр хугацаагаар буюу байнга оршин суух гэсэн үг. Тэгэхээр төр хугацаа гэдэг бол 14 онд чинь 30 хоног гэж байгаа хэл та. Байнга оршин суух гэдэг чинь 6 сараас дээш болоо явчих хэл та. Тэгээ тэр хоёр чи хоёр өөр юмыг буюу гэж бол холбож болохгүй юм л та. Саяын яг тийм хууль буюу гэрэг гэдэг шиг болчих жоохгүй. Тийм одоо зүйл бол Монгол улсын одоо 930 гаруй хуулиуд гэсэн тийм ээ. Энэ хуулиудыг нэг шүүж үзэж танилцах ёстой юм байли. Энэ алдаа мадгийн яг бол хуульчид хүний амьдралыг шийдэн шүү дээ. Ийм нарийн шин буюу гэдэг чинь бол болох юм шүү те гэж ойлгож болно шүү дээ. Тэгэхээр тэр юмнуудаа наривчилж анхаарах ёстой. Манай хууль зүйн сургуулийн Минцаахан багш бол тэр маа болон буюу бөгөөд гэдэг холбоосын талаар энэ хуульд хэрэгжилж байгаа зүйлийг бас нэг тайлбарласан байна. Нэг өгүүлэл бичсэн илтгэл авч өгүүл болгосон байна. Тэгэхээр илүү одоо тэр 130 хэдэн хуулийнхаа зүй тогтолт одоо тэр холбоосуудыг бол нарийн анхаарах хэрэгтэй. Хамгийн их алдаж байгаа нь буюу эсвэл шүү. Хууль дээр бол алдаж байгаа юм шүү. Тэгээ энэ дашим дэлгэд манай энэ хуулийнх нэг зүйлийг бас бодчихмаар байна. Үндсэн хууль жишээлбэл үсгийн дүрмийн алдаа байдаг. Найруулга алдаа бол байгаа. Үсгийн дүрмийн алдаа дараах олох гэх алдаатай бичсэн зүйлийг одоо энэ үндсэн хуулийн хүмүүс ингээд оюутнууд ингээд ярихаар яг үндсэн хууль юу гэж бичснээр нь авах гэдэг. Үндсэн хууль юу гэж бичснээр нь авах нь зөвөө. Олох гэдэг олох хин гэж бол олох хин гэдэг чинь зүгээр үсгийн дүрмийн алдаатай бичсэн үсгийн дүрмийн алдааг нь засаад бичих хэрэгтэй шүү дээ. Тэрхүүгээр тэгээд энэ дараах энэ хуулиудад дараах гэдэг үг манай Монгол улсын ихэнх хуульд одоо зөөлөн нэмэгдэж бичилээ. Угаас үсгийн дүрм дээр үндсэн хууль дээр бичсэн гэж үсгийн дүрм үндсэн хуулийн дараах гэдэг үгийг л өөрчлөөгүй. Тэр үсгийн дүрмээр буруу бичсэн үсгийн дүрмээ дагуу бичих гээд байхад нөгөө хуулиудаа үсгийн дүрм ясна манай тэр багштай гэсэн учраас ингэ яваадах юм билэрсэн. Тэрийг нэг бодчихмор юм мүү гэд дундор нь бас нэг жоохон шүүмж маягтай хэлж та. Юуны хувьд бол тэгээд одоо биднэрт энэ холбоосуудыг үнхээр анхаарах хэрэгтэй. Сайн зөв зүйтэй. Тэр баа гэдэг холбоос тэр чинь зэрэгцүүлэх болон салгах олон утгатай байх. Гэсэн мөртлөө ийм найруулгын олон одоо их хэв маягаас хамааран бичдэггүй тохиолдол бол. Илүү албан хэргийн ярилцаанд бол одоо
баа гэж бичиж болж байна тийм ээ. А гэтэл одоо найзтайгаа уулзчихэд копи ба цай уух уу гэж ярихгүй хальт тийм. Тэгэхээр 1940 хэдэн онд 1920-од он 30-од онд их баа гэж бичсэн бэл. Энэ манай зохиол бүтээлүүд. Тэгжсэн 40-од оноос энийг нэг одоо хүмүүс уулзаад шүмжлээд үгүй нарийн хэтэрлээ шүү энэ баа гэд. Тэгээд тэр манай Жамцын Бадруу хэлсэн шүү дээ. Дөрвөн баа минийх бишээ гэд. Нэг хүний бүтээлийг Жамцын Бадруугаар засуулсан юм л тийм үсч. Тэгээд Жамцын Бадруу сайхан засаад өгсөн. Тэгсэн чинь редакцийн явцдны юм да сүүлд нь дахиад баанууд бичиж авсан. Тэгээ сүүлд нь эдийн хэвлэгдсэн тэр бүтээлд орж тэр дөрвөн баг нэг өгүүлбэрт бичсэн ба тэр минийх биш шүү гэд. Дөрвөн баг минийх бишээ гэд бичсэн байсан. Тим юм болсон юм шиг байлаа тэр 50-аад оноос хойш жоохон багасах гэж бодсон баг. Нацуд орчинчул Харанхуйд гэдэг зохиол байгаа. Харанхуйд гэдэг зохиол чинь эхний өгүүлбэр нь их урт. Тэр дотор чинь 2 3 буюу 2 3 одоо болон баа гэдэг ингээд бүр нэг холбоос тэр эхний тэр урт өгүүлбэр дотор хит хитэн баа болон буюу гэдгийг бүр гамгүй явуулсан гэж байна. Тэгээ одоо бол бид нар тэрнгүүр одоо их зохиолж байгаа одоо шүмжлээд л нацуд орж маань гэж бодохгүй. Яг тэр үед нэг тийм авсан шүү. Болсон юм шиг байл. Тэгээд нэг 40-од оноос үгүй энэ арай хит орчуулга юм ихтэй болоод байна тийм ээ. Энийг ер нь жоохон цэгцлээ. Өвгөн шоу 2 гэх юмыг өвгөн баа шоу гэдээ явах тийм ээ. Өвгөн тэнгис 2 гэд бичиж юм чинь өвгөн баа тэнгис гэдээ ярихгүй шүү дээ тийм ээ. Гэж бодоо тэр 2 гэдэг юмараа холбоо олсон үүргийн үүсгээд ингээд явчт юм уу. Гэхмэчлэнгээр жоохон бодсон баг. За хоёлоо хамгийн сүүлийн хэсгэрээ ер нь энэ олон нийтийн Монголны боловсролын асуудлыг нэг хөндий гэж бодож байна. За тий. Би энэ сэдвийг яагаад хөндөд байгаа юм бэ гэхээр ер нь Монгол хүүхдүүд ч гэдэг юм уу Монгол хүмүүс одоо конкурс гэж байвал конкурс байгаа. Эсвэл одоо бол эзэлтийн ерөнхий шалгалт болчиход эзэлтийн ерөнхий шалгалтын үеэр нэг монгол хэлээ шалгуулж байна. Тэрний дараа бид нэр монгол хэлээ шалгуулъя гэхээр шалгуулах газар алга. За англи хэлээ шалгуулъя гэж болоод байгаа. Монгол хэлээ шалгуулъя гэхэд тийм стандарт тест байдгүй. Хоёрдугаарт тэрийг сурах хүчиг юу ямар байна? Одоо ерөнхий боловсролын сурах хүчийн дараа монгол хүн монгол хэлээ сурах гэвэл хаашаа хандах вэ? Энэ тал дээр одоо бид нар TOEFL гэдэг нэг юм шалгалт бол байгаад байгаа тийм Test of Mongolian for Foreign Language тийм as a foreign language буюу гадаад хүмүүс зориулсан монгол хэлний шалгалт бол байгаа. TOEFL-ийг өдөө төстэй. Монгол хүнд зориулсан монгол хэлний одоо компани дээр очиод хүүхдүүдээс ч юм уу ингээд манай дадлага хийх гэдэг оюутнуудаас монгол хэл чинь хэрвээ гэхээр хариулт нь үүдэг гайгүй гэж юм хэлдэг. За аргаан ороод чиний Яши монгол хэлний оноо чи хэд байсан бэ гээл тэгэл гацж байгаа. Гэтэл нэг төгсөө 5 жил болсон ч юм уу 6 жил болсон нөхрийг ажилд авах гэлээ. Чиний монгол хэл хэрвээ гэхээр нөгөө нөхөр чинь үзүүлж харуулхангүй болчиход байгаа юм. Тэгэхээр миний асуух гэдэг үндсэн санаа нэгдүгээрт нь олон нийтийн монгол хэлийг дахин сурах процесс, дахин сурах үйл явц дээр бид нар юу анхаарах хэрэгтэй. Хоёрдугаар яагаад бид нар монгол хэлний стандарт тест гэдэг юм уу стандарт шалгалт одоо тэр нь бүр яг одоо тэр TOEFL шиг те унших, сонсох, бичих, ярих гэдэг дөрвөн юмар нь буцаага монгол хүнийг яагаад бид нар үнэлдэггүй болоо гэсэн. Энэ талын юм дээр ер нь сүүлийн үед ямар дэвшил явж байна? Ер нь яах хэрэгтэй байна? За ер нь юу хийх хэрэгтэй вэ? Юу хийж байна вэ гэдэг талаас нь л. Асл их лут асуултууд байна шүү. Юун дээр үнэхээр чухал л да. Одоо дунд сургууль төгсөлт нь бол сайн ялдаг шалгалт. Тий. Бүх хүүхдээс нэг 4 сард авч шít. Тэгээд ихтэй сургуульд орж байгаа хүүхдүүд бол чиглэлээс хамаарат хүмүүнлэг талын хүүхдүүд нь бол монголоор шалгалт өгөөд л тэгэл орж байгаа. Өөр одоо тэрнээс хойш дүгнжээ шалгалт Монголд ус байхгүй. Төрийн албанд орж байгаа хүмүүсээс нэг монголоор шалгалт авдаг. За өөр шалгалт байхгүй. За төрийн албанд ажиллахгүй компанид ажиллаж байгаа бол яах юм? За эсвэл ер нь би өөрийнхөө юм монгол хэл болж гин үү гэж бодоод нэг шалгалт өгөх мөр өгдөг тий. Тэгж бас болмоор өгдөг. Тэгэхээр тэрийг үнэлдэг юм бол одоо төрийн албан хаагчийн шалгалт гэдгээс өөр юм бол байхгүй. Компаниуд хүмүүс бол өөрсдийнхөө үзмжээр нэг өргөдөл бичүүлж үздэг ч юм уу хувийн шалгалтууд бол байдаг. Яг тийм нэгдсэн шалгалтын систем бол байхгүй. За яг энийг бол бид нэр Монгол Улсын их сургуульд одоо хэрэгжүүлэхээр төлөвлөж ярьж байгаа. Энийг ер нь эрхчил бол ер нь баг иргэний монгол хэлний шалгалт гэж ярьж байгаа. Зүгээр нэршлийн хувьд жоохон өөрчлөлт магадгүй. Тэгэхээр яг үгээр өнөр бат тогтох хинч байсан очиод Монгол Улсын их сургууль дээр очиод би ер нь монгол хэлний шалгалт бүр төгшний
үгүй юм бэ гэдэг шалгуулж болно. Тэр нь бол та нар одоо сорьсон тэр саяын үндсэн чадваруудыг шалгах нь шүү дээ. Зүгээр мэдээж сонсголын шалгалт бол харьцангуй бага байх бах. Уншаад ойлгох чадвар те бичих чадварыг шалгасан ийм шалгалтууд авъя гэсэн тийм бол төлөвлөгөө байна бидэрт. Тэгэх юм бол одоо жишээл нэг компанид ажиллах гээд бодлоо. Нэг хэвлэлийн компанид хувийн компани хаач утсан та одоо тэгээд шаардчихулж нэг ирсэн залуугаас те. Өчигдөр тэр Монголын шалгалт. Ерөнхий Монголын шалгалт аваад хэд оноотой юм? 7 оноотой. Тэгвэл болж штэ. Эсвэл тэр шалгалтыг өгчөд аваад оноогоо аваад. Гэхдээ тэр тиймэрхүү маягт бид нар хийн. Ер нь бол энийг бид нар туршаад 2022 онд нэг туршилт хийж байна. Одоо 3 жил болчихжээ. Монгол Улсын их сургуулийн агшин одоо 4-р түвшний бүх оюутнуудаас нэг тестийн шалгалт авч үзсэн. Илүү хэрэглээд чухалчилсан өсгийн дүрмтэй холбоотой, найруулга зүйтэй холбоотой ийм нэг шалгалт авч үзсэн. 2000 гаруй хүүтээс. 2300 байсан баха. Тэр бол их айтайхан үр дүнтэй болсон. Тэгээд тэрнийх нь үр дүнгээр бид нэг сургалт хийж болох юм байна гэсэн ийм туршилт шалгалт авч байсан. Одоо тэрийг бид нэр хичээл ер нь хэрэгжүүлнэ. Сургагчийн хувьд тэгээд за энэ бол нэг юм шалгадаг ийм систем бол бүр байхгүй юм байна. Одоо ингэж хийхээр төлөвлөж байгаа. Бидний өөр одоо бус байгууллагууд юу бодож байгааг үнэхээр мэдэхгүй байна. За сургагчийн хувьд бол одоо ёстой тийм нэгдсэн тийм сургагч бол бас байхгүй. Дунд сургуулаа төгсөөл тэгэл хаягчиж штэ. Сул тавьж байна л да. Тэгээ одоо тэр хүн одоо хүн өөрийнхөө хөгжүүлэх өндөр зохиол уншиж байгаа байх. Эсвэл монгол хэлний одоо ихтэй сургуулиудын найруулга зүүн бичих ч юм уу сургагчдыг үзэх маягаар бичгийн хэлгээд ном бид нараас гаргаж ирсэн. Тэр номыг бүтээлгийг үздэг ч юм уу. Ийм бие даасан маягаар л үзэж болохоос биш. Яг одоо сайжруулах тийм нэгдсэн тийм тогтолцоотой системтэй гол аргачлалын асуудал байна л да. Яг ямар аргачлалаар боловсруулсан байдаг нь бол. Тэрнээс битээр яаж байгаа за энэ нөхөрт энэ л хэрэгтэй байлгүй бичиж бол тэр үндэслэл юм биш. Тэр тодорхой суур судалгаанууд аваад тэр судалгаан дээр үндэслсэн арга зүйгээ боловсруулад ер нь нэг монгол хүн нэг ийм төвшөнд эзэмших ёстой гэсэн тийм сургагч бол байхгүй. Тэгэхээр одоо бид нар хийх хэрэгтэй болчихлоо. Бид нар ч одоо ингээл гадаад хэлээр нөгөө нэг NTED, HSK, TED, TOEFL-ийн TED оноо гэж яриад байдаг гинэ. Монгол хэл дээр нь бид нар хүний одоо ирмэлж чаддгүй те. За тэгээд бүр агсан төвшөнд нүүгэл магадгүй эртний монгол хэлний найруулга эсвэл албан бичгийн найруулга гэсэн ойлгож байгаа бүр шалтгаан төрөлждөг үл их зүгээр байхгүй те. Бизнесийн загтал харилцааны чадварыг үнэлдэг те. Эхлээд нь ерөнхийг нь авчаад дараа нь наривчсан те. Одоо монгол хэлний би одоо юу гэдэг албан бизнесийн монгол хэл ч гэдэг юм уу эсвэл албан хэрэгцээний монгол хэл за төрийн албаны монгол хэл ч гэдэг юм уу ингээд тэр болгон дээр ингээд жижигэн хамаагүй олон шалгалтууд үүсгээд нэг стандартчсан оноотой болгочвол одоо манай ажил олгогч нар ч гэсэн амар болчихж байгаа байхгүй тий. Яг тэр хөндлөнгийн 3 дахь жижигхэн шалгалт байгаа. Тийм. Бид нар ер нь гэхдээ надад юу бид нар сүүлийн үед ярьж байгаа энийг одоо ажил хэрэг болох цаг нь болсон. Сургагчийн өвдөж гэсэн бид нар бодгосон. Саяын тэр нөгөө Томпл гэдэг тэр одоо манай их сургууль дээр голж хэрэгжсэн ажлууд олон талаас бас хүмүүс мэрэгжлийн хүмүүс ороод их сургууль дээрсэн. Одоо яг их сургуульд тэр шалгалтыг аваад явж байна. Шалгалтын Монгол Улсын их сургуулийн шалгалтын төвд Томпл шалгалтыг Монгол хэл сурж байгаа гадаад хүмүүсийн төвшинг тогтоодог шалгалт. Одоо чинь 2 жил болох гэж байна. Тэр шалгалтыг монгол хүн өгч болох уу? Яг монгол хүний хувьд бол хэлбэр болчихсон. Зорилго нь гадаад хүний төвшинг тогтоож байгаа. Тийм болчихж байгаа. Тэр шалгалт одоо ингээд хэрэгжээд сайхан жигдэрч гисэн явж байна. Одоо элчин сайдын яамд орох гэж байгаа хүн, Монголын компаниуд ажиллах гэж байгаа хүн, Монгол улсад сурах гэж байгаа хүн ер нь миний шалгалтын төвшин хэр байна уу гэхэд очиход тэмдэглээд өгч шалгалтыг нэмлээд өгдөг ийм тогтолцоо систем бол бүтчихсэн явж байна. За монгол хүний хувьд бол нэг тийм бодох ёстой зүйл бол байна. За нийтийн хэлний боловсролын талаар товч ярих хэрэгтэй. Нийтийн хэлний. За одоо бүгдээрээ л санаа зовж байна. За би бол тэгэхээр нэг юм боддгийн. Яг одоо өнөөдөр бид нар нөхцөл байдлаа дүн шинжилгээ хийхгүйгээр санаашрлаар асуудлыг шийдэж болохгүй. Үнэхээр одоо бид нэр Монгол улсад өнөөдөр төрийн албан хэрэг бүгд монгол хэлээр, төрийн албан харилцаа монгол хэлээр, үндэсний олон нийтийн телевиз, өргөн олон нийтийн нэвтрүүлэг монгол хэлээр, бүх шатны сургалт монгол хэлээр явж байна. За дээрэс нь ингээд бид нэр өдөртөн харилцаанд монгол хэлээр харилцаж байна. Монгол улсад нь 3.5 сая хүн. За хэдийн чандад байгаа улсууд маань бас монгол хэлээр ярьдаг хүмүүс 200-300 мянган хүн байдаг гэж байна. Түүнээс монгол үндэстнүүд маань өөр улсад
хөвзөө нэрхээр ажиллаж амьдарч идэг Монгол хүмүүс бас байна. Монгол үндэстэн хүмүүс он ярьж байна. 10 орчим сая хүн байна. 10 гаруй сая хүн байна. Тэгэхээр бид нар бол монгол хэл бол тийм харилцааны хувьд бол идэвхтэй өдөр тутмын харилцаа ингээд байна. Гол зүйл нь одоо бидэрт юу бай асуудал болж гинүү яах вэ гэдгийг бид нэгдүгээр нөгөө өвчнөд онж тавьж байгаа хэрэгтэй. Өргөн судалгаа хийх хэрэгтэй. За жишээлбэл 30-аас 40 насныханд ийм асуудал байна. 40-аас 50 насныханд ийм асуудал байна. Дунд сургуулийн хүүхдүүдэд нийтлэг асуудал нь энэ байна гэдгийг эхлээд тодорхойлох хэрэгтэй. Зүгээр хувь хүмүүсийн хувьд бол илэрхий одоо анаа төрсэн хүнийг те үгүй одоо энийг онцлох ёстой гэл те тэр чинь мэдээж наривч онцлогол хэрэгтэй байна. Гарцаа байхгүй одоо өнөөдөр багаасаа цэцэрлэгээр яваад эсвэл гадаад төрөөд тэнд өссөн хүмүүсийн Монгол асуудал бол асуудал байна. Тэрийг одоо нөгөө ханаа төрсэн байна гэдэг шиг энэ хүмүүсийн Монгол хэлтэй болгоё гэж бодож байгаа шууд бид нар зорьсон ажлыг хийх ёстой. Хувийн сургууль, хувийн цэцэрлэгээр өмжөөд одоо 10 жил бүх хичээлээ баг англиар үзэж байгаа хүмүүс байна. Бүтэн нийгмийн нэг хэсэг бол байна шүү дээ. Тэр хүмүүсийн хувьд бол одоо шил англи монгол хэл бол ийм тэл хэл гэж байгаа шүү дээ. Хоёр хэлтэй болцсон. Тэгэхээр тэр их хүмүүсийн асуудлыг одоо ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, 3 дугаар сургууль, Баян зүрх дүүргийн 10-р сургууль, 14-р сургууль, Говьлтай аймгийн нэг сумын сургуулийн хүүхдийн монгол хэлтэй тэр хүүхдүүдийн монгол хэлийг төвшөнд өрсөлдүүлэхэд хэцүү. Тэр хүүхдийн англи хэлийг тэр хүүхдийн одоо тэнд сурч хөдөө аймаг сум сурч байгаа хүүхдүүдтэй англи хэлтэй өрсөлдүүлэх хэцүү. Өөрөөр боловсролын тэгш бус байдал гэдэг чинь бол зам алдчихлаа. Энэ бол ирээдүйд явж одоо ер нь монголчууд нэг шийдэх ёстой асуудал болох байна. Тэгээд тэр үедээ бол бид нэр одоо өнөөдөр багш нар ажил хайчихсан байхад хувийн сургуулиуд хичээж шин. Тэгээд энэ хоёр алдагдсан 14 хоногийг бид нар нөхөх гэж өстой. Энэ маш хэцүү шүү. Энэ маш хэцүү. Тэгээ одоо өнөөдөр бид нэр энэ хүүхдүүдийн хоёр өөр сургууль сурч шít. Хоёр өөр бүлэг хүмүүсийг бэлдэж. Бид нар хоёр энэ хоорондоо яаж өрсөлдөв? Яаж нэг салбарт ойлгоцож ажиллах? Энэ ч бол үнэхээр асуудал нь бол баг уг суур асуудал бол энд байна. Тэрнээс бид нар одоо тэнд хөвсгөлд маллаад явж байгаа бат гэдэг хүнийг те тэр хүний монгол хэл бол тажгүй. Ихтэй сургуулиудын энэ бусад сургууль судалгааны ажлууд хийдэг юм хийгээл судалгаа хийгээд хичээлээ заагаад хөтөлбөрүүдээ сайжруулад явдаг юм явдаг авч. Гол асуудал яг миний ойлгосноор шүү. Энэ сургалтын энэ юмн дээр бид нар их малчимгүй тэг бодлогогүй хандснаасаа болоод энэ цаашдаа одоо асуудал болоод эхэлж гисэн. Одоо төрийн байгууллагууд орж байгаа багаасаа гадаадд байсан тэгээ хөрхийн яаж аав хувийн сургуулиудаар сургаад тэгээ гадагшаа явж ирээд тэгээд бид явж ирэл Монголд л ажиллана шүү дээ. Тэгээ Монголд ороод төрийн байгууллагад ажиллах гэхээр гэрээ хэлцлээ ойлгохгүй, хуулиа ойлгохгүй, алтан бичгээд бичиж чадахгүй. Үнэхээр тэр хүүхдийн буруу биш байхгүй. Тэр хүүхд бол сайхан Монгол юу боловсролтой дэлхийн одоо хаан шилдэг юм сураад ирсэн үнэн. Гагцгүй тэрийг илэрхийлэх гэхээр Монгол хэл байхгүй. Тэгээ одоо яах вэ? Тэр одоо бид нэр тэр хүүхдийг одоо чи яасан монгол хэлгүй нөхрөө гэхээс илүү одоо бид нэр энийг их суурийн зөв бодож энэ тэгш бус байдал гэх үү энэ ялгаатай нөхцөл байдлуудаа тэр дүгнэлт хийж гарцлах гаргалгаа гарахгүй бол бид нар улам хоорондоо ингэж хан хэрэм босгох юм шиг санагдаж байна. Энэ бол одоо хамгийн том асуудал анхаарах зүйл баха. Тийм байна. За би сүүлд ахаад нэг сэдв нээгээ тэгээ хоёлоо дуусгая. Сүүлийн миний нэх гэдэг сэдв их жоохон хөнгөн гэхдээ бас сонирхолтой байж болж сэдв. Тэрний юу гэхээр бол гадаад үгс бол байн орж ирж идэг. Монгол хэлэнд бол бидний мэдгүй нэ зөндөө олон гадаад үг байгаа гэж ярьдаг шүү дээ. Заримдаа бол бид нар анзаардаггүй тийм монгол үг юм шиг санагдаад байдаг бол шайл 500 600 жилийн өмнө ч юм ороод ирсэн. Тэгээд монголч зүгнүүд байгаа тийм. За би жишээлбэл буруу санааг бол одоо сэтгэл гэдэг үг хүртэл санскрит хэлний сита гэдэг үгнээс гаралтай гэж ярьдаг. Тэгтэл одоо сэтгэл гэдэг чинь бидэрт бол маш ойрхон үг шүү дээ. Бид нар хайр сэтгэл гэж ярьдаг. Тэр ариун нандин үг нь хүртэл одоо юу гэдгийг санскритээс ороод ирсэн гэхээр зарим хүмүүс их ууралдаг байхгүй чи юу солиороод байгаа монголчууд сэтгэлгүй байсан юм уу чи юу яриад байгаа ингээл иймэрхүү гэдэг. Тэгээ би эндээс юу гэдэг нь гэхээр ер нь одоо манад бол ингээд монголчсон гадаад үгнүүд зөндөө байна. Шинэ автобус гэдэг үг байна.
энийг бид нэр ер нь тойл бичгтээ оруулахдаа яаж оруулах зүгээр юм бэ? Би бол энэ үгийг автобус гэж оруулмаар байгаа байхгүй. Би тойл бичгтээ шинээр зүйлтэй ав т у ис гэж оруулчмаар байгаа байхгүй. Автобус гэж. Автобус тэгээ болоо. Хойдолд нь би юу гэхээр ардталт нь нөгөө хаалт нэгээд орос хэлнээс орж ирсэн автобус гэдэг үг нь монголчуудаа ингэж орж ирсэн гэд. Өөрөөр хэлбэл автобус гэдэг үг бол яг монгол үг байхгүй. Энэ дэлхийн хаач байхгүй. Гэхдээ орос хэлний автобус гэдэг үгнээс гарсан. Одоо пилетик гэдэг үг шүү дээ. Би бол пилетик гэж биччихмээр байгаа. Пилетик г бичсэн ч болно юм. Тэгээд ардталт нь хаалт нэгээд орос хэлний политика гэдэг үгнээс орж ирсэн ч гэдэг юм. Ингээд би бол яг гэдэг нь би бол гадаад үгнүүдийг нөгөө Монголын шашинд нь оруулчмаа санагдаад байгаа байхгүй юу? Шинээр одоо юу гэдгийг өгөрцөө гэдэг үг шүү дээ. Маш гоё монгол үг шүү дээ. Өгөрцөө тэгэл бичмээр өөгээ өөр ци ерөөсөн монгол үг байгаа байхгүй юу? А хойдолт нь хаалт нэгээд энэ бол Оросын огурцээ гэдэг үгнээс орж ирсэн. Ингээл тавьчмаар байгаа байхгүй юу? Тэгэд ер нь энэ нэг зарим нэг гадаад үгийг монгол ёсонд оруулаад монгол дээл өмсүүлэх ч гэдэг юм уу? Ийм байдлаар хилээ баяжуулаад аваад явуул надад бол зүгээр санагдаад байгаа байхгүй юу? Энэ дээр ер нь судалгаа ч гэдэг юм манай хэлний бодлого байдаг юм болов. Энэ одоо миний сүүлийн сонирхож байгаа асуулт. Ер нь дан өөрийнхөө үгээс бүтсэн хэлж дэлхий дээрээс олох байхгүй. Нийгэм, улс төр, соёлын олон одоо харилцаа өрнөж байгаа тохиолдол тэр улс тийм одоо хэл Байнга хувьсаж одоо үгээр баяжиж өөрчлөгдөж бие биенээсээ нэг эд зүйлийг дагаад тэр ойлголт нь орж ирдэг юм л да. Биднэрт үнэхээр автобус байсангүй. 13 дугаар зуунд автобус байсангүй. Тэгэхээр одоо 20 дугаар зуунд орж ирээд тэр чинь тэр автобус гэдэг автобусаа дагаад автобус нь орж ирлээ шүү дээ. Тэгээд одоо худалдаа наймааны зорилгоор шашны улс төр нийгмийн янз бүрийн одоо харилцааны үүднээс бидэрт монгол хэлний зөндөө хариу үг орж ирсэн. Монгол хэлээс ч хүмүүс зээлдэж авсан үгс байдгаа. Тэр бол угсаа хэл шинжлэлийн үгийн сангийн бүрэлдэхүүний ингээд судалдаг зүйл харигдлаг. А зарим нь зээллэг үг гэх ингээд судалдаг юм ойлголт. Одоо жишээлбэл саяхан ярьж байгаа шиг сигнал гэдэг үгийг бид нэр чагнаал гэж бичиж шүү дээ. Тэгэл чагнаал гэдэг одоо монгол хэлний чагнах гэдэг үгийн тэр зөв тогтолттой адилхан болгоод монгол дээл өмсгöd явчихлаа гэж шүү дээ. Гэхдээ ийм үг одоо монгол зөндөө саяхан тэр сэтгэлж мөлгөөгүй юм шүү дээ. Тэгэл санскритаас нь өөрөөр яг монгол хэлний сэтг гэдэг үгэн дээр авчирна гэсэн ч юм уу тийм ээ. За тэгэл хоол ундтай холбоотой цөөвөн гэдэг үг одоо монгол толд байжлаа. Яг юу хятадаар нь бид нар бичихгүй гоц цөв ван гэж бичиж шүү дээ. Тэгээд хуйцаа. Тэгэл одоо лууван. Тэгээд зөндөө. Тэгээд автобус гэдэг тэгж болох байх. Тэгвэл тэрийг илүү жоохон одоо яаж ч юм монгол хэлний илүү дуудлагатай нийцүүлэх юм эсвэл жоохон логны зүйтэй бас нэг монгол хэлний зүй тогтолтой жоохон нийцүүлж тэр чинь нөгөө нэр томьёо болгох арга зүйнүүд бол зөндөө байна. Үг зүүн зарчим тулгуурлах юм уу? Тэр дуудлагад нь тулгуурлах юм уу? Янз бүрээр байж болно. Шууд ингэж махчилж үгчилж орчуулах маягаар хийх юм уу? Эсвэл тэр цаад үгийнх нь зүй тогтол утга санаанд нь тулгуурлах юм гээд тэр нэр томьёо үүсгэх арга бол байдаг. Тэр тусдаа манай энэ хэлцэл өөрөлдмөс нэр томьёоны салбарын ажилтдаг, судалдаг. Тэгээд үгсийг одоо яаж одоо нэр томьёо болгож авч хэрэглэх юм гээд тийм ээ. Тэгээ шинэ нэр томьёо зохиох уу? Эсвэл тэр үгийг шууд авч болох уу гэд шууд авсан үг зөндөө байгаа. Сайн тийм одоо олон үгсийг үстэр шууд авдаг, барьдаг. Тэр бол нэг л арга. Нэр томьёог Монголд одоо монгол хэлний үг болгож байгаа нэг арга. Нэр томьёо болгож байгаа нэг арга. А тэгээд саяхан хэлсэн болон аргаар нэр томьёог аваад баяжуулаад ингээд одоо тэгээ монгол хэл урд өмнө урд хожид байгаа үгээр сүүлийн 100 жил баяжлаа шүү дээ. Тэ шинжлэх ухааны хэл болж шүү дээ. Монгол хэл одоо өнөөдөр уул уурхай, хөдөө аж ахуй, технологи, газар тариалан, холбоо мэдээлэл, сахим харилцаа хөдөлгөөн яам гэж байгаа үстэй. Тэгэл одоо ингээл олон чиглэлээр шинжлэх ухаан, шинжлэх ухаан боловсрол ингээд цаашдаа бүр ингээд газар зохион байгуулалт гэл ингээл хэл шинжилэн цаашдаа ингээл олон салбар хутгаар баяжаад монгол хэл шинжлэх ухааны олон нэр томьёог орчуулж бүтээж буулгаснараа энэ сүүлийн 100 жилд бол шинжлэх ухааны хэл болох энэ зам дээр бол нэгэнд гарч ирсэн. Ер нь бол альва хүн бол нэг ухагтхууныг ойлгохгүй болоод эхлэхээр л
ухаан одоо хүрээндээ ойлгодог хэл байна л да. Анх ухааны хэл байна л да. Нарийн тэрийг бол бид нар эмчнэрийн тэр нарийн юм бид нар хэзээ мэдэхгүй ш. Эмчнэр нь тэр хэлээр ярьж байгаа гэдэг чинь бид нар монгол хэл шинжлэх ухааны хэл болж байгаа. Бид тэр харилцаа амьд байх нь тэр хэл оршин байх нь гол цөм нэг шүү. Тэгэхээр би энэ сүүлийн 100 жилд бол Монгол улс монгол хэлийг шинжлэх ухааны хэл болгох юмд бол бид нэ одоо шинжлэх ухааны хүмүүс олон эрдэмтэн судлаачид энэ монгол хэлээр харилцаж байгаа хүмүүс бүгдээр тал талаас энэ гэрээ барих гэж олон талаас хичээж зүтгэсэн. Тэгэхээр их өөдрөгл хандуулах зүгээр юм шиг санагдаж шүү дээ. Одоо цаашдаа зөндөө байна шүү дээ. Би хүртэл бас тэгэл үг зохиож ил үзсэн л дээ. Би болох юм үгүй юм би өөрөө хэлж юм. Чинь 7 хоног гэдэг үг байна л да. 7 хоног гэдэг. 7 хоног тийм. Тэгээд 17 хоног гэхээр энийг бид нэр яг нөгөө одоо тоогоор бичих юм 1 7 17 гэх тоо байгаа шүү дээ. Тэгж үзэх юм эсвэл 10 ширхэг 7 хоног гэж үзэх юм өнгөтэй би 7 дээр нь хоногийг нэмээд 7 болгоод week болгочихж байгаа байхгүй. Тийм үг зохиочий гэдэг ингээд нэг тийм санал дэвшүүлсэн. Тэгээд одоо болох ч юм болохгүй юм тийм дуртай гарна гэдэг дэвшүүлээ. Хүмүүс бол санал дэвшүүлж болно. Уламжлалт нөгөө сурвалжд байдаг үгийг сэргээх маягаар эсвэл одоо монгол хэлний химнэх зарчмаар энэ төр хоёр үгийг нийлүүлчих шүү дээ. Урд өдөр гэдгийг урджигдэр гэж зохиолч шүү дээ. Тэрүүн шиг ингээд ийм санал хэлээд тэр нь ингээд яванда хэвшдэг тиймэрхүү зүйл байж болдог. Өнөөдөр зүү тогтолд нийцээгүй юмнууд нь хэвшгэд их хэцүү байгаа. Тэгээ одоо манай ганц нэг зохиолч улсууд төр бол зарим хүчээр нэг юм зохиолч нэвтрүүлэх гэдэг тэр чинь нэг буухгүй л дээ. Монгол нэгэд тодорхой хэмжээнд зүү тогтол дуудлага тэгээд бас хэрэглээтэй нь уялдуулаад хийх юм бол нэрээ бас болохгүй юм бол байхгүй шүү дээ. Тэгэл яваад л энэ өдөр гэдэг үг чинь өнөөдөр болсон юм байна. Тэгэл өнөөдөр гэдэг чинь энэ өдөр л гэсэн үг байлээ шүү дээ. Яа би нөгөө тэрийг яаж мэдсэн нөгөө турк хэлэн дээр бүгүн гэж хэлдэг яг энэ өдөр гэдэг. Тэр нь манай өнөөдөртэй яг л дүүдэг юм байлээ л дээ. За хоёлаа одоо монгол хэлтэй холбоотой яриад байвал энэ дуусчихгүй яриа болох нь бол баталгаатай. Одоо энэнийг хоёлаа дундаа цай тавиад дахиад 2 цаг яриг үргэлжлүүлээд би асуулт асуугаад л яваад байна. Тэгээд энэ үргээд хоёлаа подкастаа өндөрлөе. Маш сонирхолтой яриануудыг бидэрт ярьж өглөө. Монгол хэлний судал юу байсан. За тэр дундаа Кирилловскийн дүрм гэж энэ олон одоо сүүлийн жилүүдэд яригадаад байгаа энэ асуудлыг бас миний бодлоор бол нэг мөр болгоцсон л зүйлийг бид дахин одоо босгож ирээд л байгаа юм байна. Одоо тэрэн дээр бол бид тойлвчгээ хараад явчих юм дээр ингээл янз янзгээл одоо юугаар бол нэг явган эрүүл маягийн юм хийгээд байгааг бол зогсож хэрэгтэй юм байна. За латин руу шилжихээр бол бас их сонирхолтой санаа гэлж өглөө те. Зүгээр нэг тэмдэг солих юм бол энэ бол дэми юм байна гэдгийг бид нар тэлж өглөө. За монгол бичгийн асуудлыг чсэн та бүхэн нэлээд хөндөж ярьлаа. За тэгээ олон нийтэд бид нар монгол хэл судлал гэж юу юм? Монгол хэл судлал юу судлал? Ер нь хэл судлал гэж яадаг ямар ач холбогдолтой гэдгийг ярилцлаа. Тэгээд манай сонсогчдод бас нэлээ энэ дотроос бас бариад авчмаар цааш нь энийг үргэлжлүүлээ судалжихын сан гэсэн энэ сэтэл төрсөнд бол бид нар одоо энэ гол зорилгоо биелүүлсэн гэсэн үг. Тэгээд эргэжил бас биднэрт их сонирхолтой зүйлийг амлаж явах шиг байна. Тэрний юу гэхээр монгол хүний иргэний монгол хэлийг шалгадаг ийм шалгалтын систем орж ирэх гэж байгаа юм байна. Тэгээ энэ бол бас чихэн чимэгтэй сайхан мэд байна. Энэ ажилд өндөр амжилт хүсье. Тэгээ манай подкастын зочноор хүрэлцэн ирсэн Баттогтох багштай маш их баярлалаа. Цаашдын эрдэнэ ажилд нь өндөр амжилт хүсэн өрөөё. За их баярлалаа. Өнөөдрийг сайхан ярьлаа. Монгол хэлний талаар ер нь хүн болгон санаа тавьдаг. Тэгээд тэр хүн болгоны санаа тавьсан зүйлд ямар нэгэн байдлаар бид нэр ариун нандин чухал эрхэм гэж үзэж байгаа учраас санаа тавьж тэ. Тэгээд бүгдээ нийтээрээ их хэлний эрхэмлэж сурч судлахын чандын утгыг сайн бодож болгоож явж тэрийг ажил болгож өөрийнхөө одоо бичиж ярих бүхэл зүйл төр монгол хэлээ эрхэмлэж ингэж явах нь их чухал шиг байна. Тэгээ өнөөдрийн сайхан яриад илгэж нэлийн чөлөөтэй л ярьлаа та тийм. Ингэ сайхан ярилцсан тавханд их баярлалаа амжилт хүсье. Гүн гүнзгий сэтг Thinkers podcast